Сайн байцгаана үзэгчдээ өдрийн мэнд хүргэе. NTV телевизийн бүхэн өрөө нэвтрүүлгийн 48 дахь дугаар үзэж та бүхэнд шууд хүрэхэд бэлэн боллоо. За өнөөдрийн дугаарт үндэсний бүх тайлбарлагч Наранбаатар, NTV телевизийн хөтлөгч Хаширдэн, сэтгүүлч Насанбаатар бид өнгөрсөн 7 хоногт болсон бүхэн барилдаануудыг тоомлон хүрэхээр бэлэн болоод байна. За өнгөрсөн 7 хоногт Монгол бүхэн өргөнд 3 барилдаан болсон гэж хэлэхэд болно. За Бям гарагт бол аймаг цэргийн цолтой бүхчүүдийн 256 бүхэн барилдаан, Дэм гарагт мөн Ус аймгийн цолтой 256 бүхэн барилдаан. За 6 дугаар сарын 1-нд бас хүүхдүүдийн барилдаан боллоо гэдэг. Ийм одоо бүх сонирхчдын хувьд бол уйдахааргүй л ийм 7 хоног байлаа шүү дээ. За наабийнхаа хувьд бас хоёр бүгдээр хоёулын дээр бас тайлбарлаж шууд ажилласан. Гурван бүгдээр гурван дээр нь шууд ажилласан тий. Ер нь ямар хөө барилдаанууд болж өнгөрөв. Ерөнхийдөө энэ улирлын одоо хаалтын гэмээр барилдаан бод. Аймаг цэргийн цолтны барилдаан маань хаалт үнцэндээ болж байгаа шүү тийм ээ. Одоо бүх цэргийн баярын наадам гээд 6-ны том барилдааны өмнөх одоо сорилго маягт ийм барилдаан болж байна. Улс аймгийн хувьд бол бас дахиад бүтэн сайн төл барилдаан байгаа бох. Тэгээд наа дахиад ерөнхийдөө бас энэ жилийн 6 сарын их үеийн хүмүүсийн бэлтгэл ямар нэгдийг харуулсан юм том барилдаан. За өсвөрхийн барилдаан бол ерөнхийдөө бас улсын баяр наадам 7 сарын 11-12-нд хүүхдийн барилдаан болон түүний өмнөх бас цагаан сараас хойш нэг том барилдаан гэдэг. 96 сарын их гэдэг бол бөхчүүдийн барилдааны бүх юм бэлтгэл болж игдэрч гисэн байдаг энэ үе. Тэгэхээр бол нэг тийм хаалтын маягтай барилдаан тийм бол гэж харагдлаа шүү. Хашигийн хувьд бас юу яг л адилхан хаалтын барилдаан боллоо. Одоо орхон морин арслан Улс аймагт төрүүлээд энэ удирдлагын амжилтаар одоо бүхчүүдийн дээр нь орж ирээд ч юм уу. Иймэрхүү бодлоор удирдлага ер нь өгүүлсэн барилдаан болсон болов уу гэж харсан да. За тэгэхээр Бям гарагт бол Төгсгөл аймгийн Алан эрдэнэ сумын төвд 100 жилийн хойд зориулсан Улс аймаг цэргийн цолтой 256 бүхэн барилдаан болсон. За энэ барилдааны 4 давааны онолтын дүрсийг хамтдаа харцгаая. За 4 даваанд аймгийн арслан Сүхбат сумын зам Өсөх баяртай онол тааж барилдсан. За Хүсгэл аймгийн арслан Батөвшин аймгийн зам Дор самбууд онол тааж барилдсан бол аймгийн арслан Очирхүү аймгийн зам Эрдэнэ чулуунтай онол тааж барилдлаа. За аймгийн арслан Иркабулан аймгийн зам Мөнх тулгатай, аймгийн арслан Амгаланбаатар аймгийн зам Алтан баяртай, за аймгийн зам арслан Мөнх баяр, аймгийн арслан Цэрэнтэй онол тааж барилдсан бол аймгийн арслан Түрбат, аймгийн арслан Балжин намтай, за аймгийн арслан Дашнэмрэлд, аймгийн арслан Хөрлөбаатартай онол тааж барилдсан бол аймгийн арслан Баасанчав, аймгийн арслан Баяр Жавхлан нар 5-4 даваанд онол тааж барилдсан. За харин аймгийн арслан Көптөлөг, аймгийн арслан Мөнх эрдэнэтэй, аймгийн арслан Дүүрэн Саран, аймгийн арслан Эрхэн баяртай, аймгийн арслан Төгс Түлгөн, аймгийн арслан Мандах нар хоорондоо онол тааж барилдсан бол Наранбаяр Төмөр Хотор хоёр хоорондоо онол тааж барилдсан. За аймгийн арслан Мөнх хоёр, аймгийн арслан Түрбаттай онол тааж барилдсан бол аймгийн арслан Нэм самбуу, аймгийн арслан Буянтоотхтой, аймгийн арслан Бадрал, аймгийн арслан Намнан сүрэн нар хоорондоо онол тааж барилдсан байгаа. За энэ 4 давааны одоо онолт дээр хоёр бас товчхон зөв хэлвэл юу гэхээр байна. Өсөх хоёр гэдэг сумын заа ер нь их мундаг сайн барилдсан да. Ганцаараа 4 даваад 3 давж орж ирээд энэ одоо харагдаж байна. Тий. Зөндөрж өсөх хоёр гэж. Өмнөх барилдаан дээр ч бас ярьсан да бид тийм ээ. Сумын заанд одоо ингэ сайн барилдсан гэл. Төр хотын давж байгаа барилдаан байна. Өсгөө маань 3 даваад Сүхбат хурцтай даарсан. Өсөх хоёр Сүхбат гэл. Ер нь тэгэл английн барилдаан болгон дээр л харагддаг юм да. Сумын заанд 2 өсөх хоёр сумын язрын хоорондоо барилдаж лээдэг. Сүхбатууд хоорондоо барилдаж лээдэг тийм ээ. Тэгээ сая бол өсөх хоёр Сүхбат хоёр нь барилдаж байгааг бас харлаа. Амгалан Алтан цамаас барилдааг байж байгаа. Тий, сая Алтан баяртайгаа дөрөв дээр таарч давж байгаа барилдаа нь харагдаж байна. Урд зурслагын барилдааныг харахад нэг сүүлийнхэн барилдаанд төрүүлчээ даа гэсэн янзтай л тий барилдаж байгаа. Ирсэн байлаа. Энэ удирдал бас Амгаланбаатар арслан төрүүлэх юм бол аймаг цэргийг бас амжилтаараа ер нь тэргүүлээд хаачих боломжтой. Нэг дөрөв нэг өдөр нэг шөгтэй байсан баг шүү. Хөрлөбаатар Хөрлөө эргийн ирэлт хийсэн. Арслан сайхан байна лээ да. Ер нь яг өмнөөс барилдсан л да. Энэ бол нэлээ мундаг тийм тэсэрч барилдсан гэх юм уу? Чинч сайхан нэмэгч гэсэн мэл аймгийн Дор самбуу аймгийн арслан Батөвшинг давсан. Дор самбуу энэ өдөр бас ер нь нэлээд дэшээ дайггүй барилдчих шиг харагдсан шүү. 8-д үлдсэн. Сайн барилдсан. 500 өрөөс 8-д үлдсэн. 500 өрөөс 8 үлдсэн. Хоёр том аймаг цэргийн цолтны барилдаан дэшээ барилдсан. Тэгээд энийхээ бас амжилтаар одоо бүх цэргийн баярын наадамд бол их өндрөөр орж байгаа. Тэргүүлж байгаа юм билээ шүү дээ. Монголын бүх аймгийн зааны чансаагаар тэргүүлж байгаа юм билээ. Тэгэхээр бас сайхан үзвэл золондоо одоо номер 1 байна гэдэг бол. Аймгийн арслан Цэрэгбаатарын Эрхэн баяр бас эргээ ирэлттэй төлөвлөж энэ өдөр сайхан барилдсан. Дөрөн зураг хийж байна. Ер нь бас гоё өрөөлөдөг л да. Тэгээ нэг хэсэг бас бэртлэг юмтлээс юм болов. Тий, арслан болчоод хэсэг барилдах болцтой. Тий. 2017-16 оны үед бол аймгийн Арцах Эрхэн баяр гэж яг ингэж барилддаг, өмсдөг, давхар амдаг. Хүлд яваран барилддаг. 11-12 оны үед сумын зам бас их шуугуулдаг.
2-2-2 гэсэн. За Оюнболд Түр болж энэ 2 юм байл та. Балжины 2 юм байл та. Аймаг цэргийн султнуудын барилд ер нь улс аймагч гэсэн 3-5 дээр нэр сонсож байхад бол Балжин ямар нилээд доошлоод л тэгээд аймаг цэргийн султныхаа барилдаанд их сайн барилдж байгаа гэдгээ бас нэг барилдаан дээр баталж харуулсан юм. Балж бас мундаг бэлтгэлтэй байсан шүү. Ерхий бол мөнгөтлөг 2 барилдаан байна. Эндээс зүүн хашаа авирдсан баха. Унжуугаа ч гэсэн аймгийн зам мөнгөтлөгийн хувьд бол ер нь бас энэ 100 тий дундгой аймагт бас нэлээ таавартай юм байлээ тийм ээ. Сайн барилдсан шүү. Өөрөө шиг гоё том тесрэлттэй ер нь явж барилддаг хөлөө тэгээд дунд хувьдаа сайн барилдах бах. Төгс төлгөөний баруун итэгс харуулж байна. Яг ингээд хариулаад унж байгаа бол учраас эхний золгоонууд дээр бол төрүүлж бас Иркэ болон Арслан руу хэд 3 удаа их сайхан дайраад довтлоод амтсан. За 4-ийн давны хамгийн сонирхолтой барилдаан Сүхбат хурцын давсан барилдаан харагдаж байна. Сүхбат одоохондоо барилд гараа болоогүй юм байлээ. Харж байсан. Өсгөр 19-тэй. Сүхбат хурц болохоор 38 юм да. Тийм баг. Тэгээд хоорондоо 19 насны зүрхтэй байна гэж тооцсон шүү. 15 6 насны зүрхтэй гэнэ. 18 гэлүү дээ тий. Тийм баг. 89 88 л байгаа. Саяны 2-ын барилдаан бол гэтээ тийм ч амар шийдэгдэв шүү. Нилээ уудсан барилдаан болсон. Цэрэн мөнх 2-ыг хийж ирж байна. Баруун хаврын дээр дахин тутсан. За үнэхээр төгсөхээр үнж энэ үнэлээ дээ. Ер нь бол Энэ өдрөө барилдаан нь ч тэр хүний мэхэн дээр үлдэж байгааг нь харахад тэр ер нь тийм байлээ. Төсөөгийн эрдэнэжлөө 32 юм барилдаа. Наврус тэгж олон барилдаагүй ч гэсэн барилдсан барилдаанууд бол аймгийн за эрдэнэ чулуунаас чанартай сайн барилдаануудыг очирхоо лав гарагчаа гээд гараад ирсэн. Санагдаж лав гарагчаа номын талаа гэж гарч ирээд. Үйл ялгал төрүүлж газардсан байлаа дээ очирхоо урцсан явд. Өвдөглөөд цаацаа өвдөх. 2 давсан сумын заанууд их олон байсан юм. 3 давсан ганцхан сумын зан Тий. гарч ирсэн. Тэгэхээр бас барилдааны чанар хагууламжийг л харуулдаг. Нөгөө талаас бол аймгийн арслангууд маань их шахсан. олуулаа бүгд сайхан барилдаад гараад. Сэргээр маргаашийн барилдаан дээр аймгийн заан начин бүгдээш гараад ирсэн. 2 аймгийн начин тунаад энэ төр их сонирхолтой. Энэ дээр ч юм бол аймгийн арслан аймгийн заяр тунсан шүү дээ. 3. Яг нөгөө аймаг цэрэг гэд хийчихэр бас аймгийн арслангууд цолоо сайн хамгаалж байна удаа гэмэрч юм шиг л. Тэг сонирм зүтгэл харагдсан шүү дээ. 3 дээр цэрэн чадлат 2 хоорондоо. Тэгсэн. Энэ хүний ч ер нь би үзүр төрүүл гэж бодоод байсан шүү дээ. Ер нь Баясгална. Яг энэ барилдааны дараа тий ер нь яаж хаях юм бэ энэ хүний ч амархал унгаал байсан л та. Бяртай хэлээ шүү. Ер нь бол. Бахан тайлбар дээр яг сонсож байхад энэ барилдааны ар дээр за одоо ер нь л гээл бараг дүгнэх маягтай байсан шүү. Пассенжерыг ингээ хайцсан. Тэгээ пассенжерс ингэж тулдгал хүн болохоос хүнд нэг бярдуулдаг юм бас биш юм да. Гэвла капитлек газрын мөнгөд нэр. Муу бас энэ хаврыг хайтайхан байх шүү. Газрын мөө. Энэ бол та капитлек дуунсан. 10 дана компани капитлек дөрөв авч байна. Нэмзамбо боинд дохтой юм барилдаа байна. Энэ хоёр өгчс 2 биенээс ер нь жоохон залхаж байгаа хаад. Уйдсан. Хоорондоо барилдахаараа л 2 цаг шиг барилдчаад байгаа юм. Энд дээр ч гэсэн бас хоорондоо дахиж барилдаад. Нямсан борслон бас хийвгүй шашлаг мөргөөд эргэж голж орж ирээ барилдсан. Тэгээд за ер нь боли гэсэн шиг бар утгайсан тий. 502-оор бас хоорондоо их удаан барилдаад шийдэгцэн. Энэ хоёр бүхэл ер нь 2 биенээс бас нийлээд уйдж байгаа хэл гэж бодоод байгаа. Ирэн бин яг ингэж тараад байна л та бас нэг талаасаа. Тийм ба. Энэ өдрийн барилдаанд за аймгийн арслан заануудаас гадна сумын цолтой бөхчүүд бол ялангуяа энэ цаг үед эд барилдаж байгаа шилдэг сумын заануудад ер нь олноороо яг барилдсан. Тэр ч утгаараа бас ер нь нэлийн аш холбогдол үүч зарим сумын зангууд дээшээ gaаж ирж байгаа. Ялангуяа өсөх хоёрыг онцлоод ярил. За өмнөх дугаарууд дээр ч гэсэн хэдүүлээ онцолж ярьж байсан. Бусад сумын зангуудаас арай илүү бас дээшээ gaаж иж барилддаг даа гэж бол харагддаг байгаа юм. Тэгээ дамжуултаараа ч хүсвүсэг одоо ганцаараа 3 давал гараад ирж байгаа. Тэгэл дээр нь гарчлаа л да. Энэ 5 сард бол жигтэйхэн сайн байж тагсаа. Тийм байна. Нутагтаа сайхан барилдлаа, сумын зандаа шүүгөрлөө, улс аймагт аймаг зэрэгт гарч ирээд 3 даваа 4 дээр урт зарцлагын яамд очно гэдэг чинь тэгэл одоо 20 өрөөгөө сумын зааны хувьд бол баг мөрөөдлийн 1 сар өрнөж байгаа илүү дээ. Тэгээд энэ сайхан амжилтаа хадгалаад барилдах бах. Бүх зэргийн наадамд бас ер нь энэ амжилтаараа багтаж барилдахаар болчихсон баха. Тийм байна. За 5-ын давааны ам харагдаж байна. За аймгийн арслан Сүхбат, аймгийн арслан Эрхэм баярыг амлаж барилдсан. Ирхэ булан дор самбог аймгийн зам дор самбог амлаж барилдсан. За Амгаланбаатар хурц аймгийн занд Эрдэнэ чулууныг амлаж барилдсан бол Көвтөлик аймгийн арслан Наран баярыг амлаж барилдсан. За Төгсдөлгөөн буян тогтгыг амлаж барилдсан бол Бадрал Хүрлбаатарыг амлаж барилдсан. За Төрбат аймгийн арслан Бажин нэмтэй. За Баяр Жавхлан Цэрэн 2 5-ын даваан дээр хоорондоо тунж барилдсан.
За энэ тунаал энэ өдрийн барилдааны хамгийн одоо онцлог тунаал байсан болов уу? Тий. Тэгээ одоо энэ хаврын туршлууд манай бүхэн өрөө нэвтрүүлгийг үзэж байгаа бол ер нь бас 3-ын дагааны тунаанаас эхлээл улс аймгаас ер нь аймаг зэрэг бүгдийг харахад л энэ хоёр бүхийн нэр бол ер нь их л олон удаа өрдөгдсөн. Дамаа бүр Баяр Чухал арслангийн нэр бол ерөөсө барилдаан болгонд л яваад байсан. Хооронд улс аймагт 3 дээр тунаадсан бол аймаг зэрэг 5 дээр тунаад харин Нутгийнхаа барилдаан дээр цэрэг арслан төвггүйг хонгодоод давлаа. Эсрэгээр энэ барилдаанаас хойш л за энэ хүн чи ямар амар байгаа юм бэ? Ер нь унах ер нь нөхцөлгүй байгаа хүн юм байна л гэж боддог. Аа. Бasta нэг Монгол гутлын хоёр улнаас өөр юм газар өрөхгүй гэдэг шиг болцсон. Магадгүй л давсан л дээшээ явчих харал хоёр. Тий, ер нь үзүр гарах байсан. Өмнө нь Баяр Чухал арсланг баруун хонгоцсон хүмүүс яг нэг өөдөөс нь тосгуулж хавирсан хавиранд болцсон орж унчаад байсан бол цэрэг арслан гэвд эсрэгээр нэг өөрөө бас биерхүү том болохоор тийм хөндөй дүү хонготоод хавирах гад өвдөг шороосон тий. Өсгөлийн хоёр чир хоёр талаас нь сайхан нураагаал зэгцлээд өгсөн дөө. Их л хооронд ойрхон л давалцаал бадрлыг болж байна тий. Хүрлээ. Тий. Нэр банаас түргэн шуурхаач барилдах юм тэгээд. Бүрдодор арслангийн хувьд бол улсын баяр наадамда 4 давж байсан аймгийн арслан тэгээд. Тавар ингээ сайхан формтой улсын баяраар ер нь сайхан л орж ирэх бах. Хэрний энэ зар бол улсад орг анх хурлаа 4 давцсан. Тэгсэн. Жаргалбаяр занаар 4 даваад. Дахиад дар 3 давцсан. За аймгийн зам Дорж самбуу аймгийн арслан Эркебуланаар 5 давж байна. Харангад ч энэ хүүхдийг бас хэцүү юм бэл дэдэ торгоо хүн ер нь яадаг бол. Яг энэ өдөр бас цуг гарч ирсэн аймгийн за Эрдэнэ чулуун Дорж самбууг бол хоёр шилдэг зам. Хоёулахнаа гарч ирж байна. Наад өнчгтэй бас барьцгүй л байдаг. Аймгийн бас начингууд нь яа гэм бол Баяр Жаргал гэж бас нэг айхтар хүн байна тийм ээ. Аймгийн за начингууд олон бий л байна л да. За энэ өдрийн бас хамгийн уран барилдаануудын нэг. Эрхэм баяр арслангийн түлхээд давсан барилдаа харагдаж байна. Хоёр гарч бас хоосонгүй шүү. Эрхэмээ ер нь сарвуу бол бас сайн шүү. Тэгээд би ч одоо Сүхбэгээ хэдэн жилийн дараа дахиад шүгүрэх гэж байгаа бол ам авчиж байгаа юм байна. Олон төрүүлж байна. 4 төрүүлсэн байгаа юм шиг байна. Тэр аймгийн усан цол аваагүй бүх хөвгчүүдийг амжилтаараа тэргүүлж байгаа юм Сүхбэд ч 4 төрүүлтэй. Тэгээд дахиад нэг шүгүрхэндээ гэсэн. Алдаад онж гаргасан. За Наранбаяр Кафеклик авч байна. 5 давж байна. Шахаж татаад давлаа. Наранбаяр компани солигдсон байсан өсгцөөс гэж барилдаж эхэлж ирэх шиг байсан шүү. Одоо Чажимцэн Жимбат хавьяати. Энэ өдөр бол ямар ч их сайхан барилдаад шүүгэрсэн. 5 дахин шүүгэрсэн. Барилдаа. За одоо бараа уйлсаа. Гарлангүй энэ үлдсэн дээр өөр яах вэ тийм ээ. Бараа хоёроо хийсэн. Жуулчдыг толгоос гисрэл ирж илээ л дээ тэгээд. Яачлах. Яалчгүй л илүү хэрэгжил байлээ. Энэ барилгааныг харахад бол ер нь нэг төрүүлэх гээд ирсэн юм байна да. За бүр шийдсэн байгаа байна гэж харагдчихсан тэгээд. Хөрөл арслантай нөхөө барилдаан бол тэр наалж байгаа барьцаа дотоод зээжээр гэж байгааг л харахад ер нь энэ шийдэмгээ харагдсан да. Мөрнийх нь гівдэл бол харин сайхан идэгсэн. Тийм хоёроор сайхан татчихлээ. Болж төрөө. Тий. Татаад дотор хашаад ер нь нэлээд нөхөлсөндөө 3 бүхөөс аваад өвдөг шороодлоо. Гараа тулаад үлдэхтэн дахиж дайраад татсан барилдаа харагдаж байна. нэг юм барилдаан байт юм да хөлөө алдаад гараараа толж хурж алхасаар гараад ирдэг. Түрүү дарслан ч гэсэн ер нь хэвтэйхэн байлээ дээ. Ер нь энэ жилийн турш ер нь айтайхан байгаад байгаа шүү. Цагаан сараар. Тэгээд өмнөх барилдаагаад харахад бол цагаан сараар шүүгүрцэн аймаг зэрэгтэй ер нь л дэшегээ барилдчихж байгаа. Энэ жил яг аймаг зэргийн султны барилдаан цөөхөн л болсноос бас тэр нь олон болсон бол ер нь олон шүүгрүүд олон ч ер нь төрүүлчгээр хэмжээнд бас байгаа юм байна л дээ. Аймаг зэргийн султанд бол өргөдөр тэр мөх хоёр арсланг давдаг барилдаан гэж харахад ер нь бас гарын үзүр мэдрэмжтэй гоё байлаа. За Сэлэн аймгийн сайхан зам хажууд аймгийн арслан Төрбат. Аймгийн арслан Балжин нэмар 5 давж байгаа төсөө харагдаж байна. За дахин дахиж байран дээр дарчлаа. хараа илүү Сэмнэг аймгийн бод төвчөртэй юм уу да. Төгсдөлгөө. Өнөр нэлээд удсан шүү. Тий. Бой догт гарслан ч тэгээд өмнөх даванд бас Нямсанбуу арслантай дуусах гарч ирээ дахиад ингээд яг бас энэ арслангууд нэг 90 байгаад байгаа л нэг түрүүтэй үзүүртэй нэг юм арслангууд ер нь хоорондоо голцсон ингэж таарч барилдаад байгаа. Яг төгсдөлгөө арслан ингээд дуус аймаг зэргийн султныхаа барилдаанд 5 давж шүгэрсэн. Аймаг зэрэг дангуудаа шүгэрч байгаа юм уу? Тэгээ улс аймагт төрүүлсэн. Тий, тийм сонио үзүүлэлт байна. Алтан цоож Мөнхбаатар хоёр ер нь барилдаагүй тий. Алтан цоож, Мөнхбаатар, Төмөр цоож, Эрхэм баяр, Булганы Баттэрдэн гэл нэрлүүлээс олон хүн барилдаагүй шүү. Эрхмээ байсан баг. Урд төрөн байгаагүй. Тэгээ маргааш нь. Маргааш нь тий.
Тэгэхээр бас аймгийн цолтой бөхчүүдээс ер нь томчууд нь гэж хэлж болохоор яг бүх зэргийн байр наадам ойрцонтой холбоотойгоор бас нөөж ээж болно. Хоёр тэгэхэд бол бас юу ээж болно л доо. Энэ барилдаа өөрөө нэг тийм чансаагүй барилдан бас болоогүй шүү. Сайхан барилдан болсон. Амгалантай өсгөлийн хоёр бас сайхан барилдсан. Тэгээ баяр жавхлантай байсан юм чинь тий. 5-5 дээрээс онцлог барилдаан юу хэлэхээр байна? Тунс хоёр бүхэн барилдаа нэг л онцлог баг тоо. Тунаад голцоо баяр жавхланд аваад байсан бол цэрэн анх удаага баяр жавхлан арслан гэдэг авсан. Тэгээ дараагийн даваанд нь аймгийн зам Дорд самбуутай тунж барилдсан. 4 тиг гэдэг үс нүгүү юу? Тий, 4 тиг гэсэн шүү нэр. Баяр жавхлантай юу? Тий, 4 тиг анхныхаа даваад тэгж авч ирсэн. За 6-ын даваан дээр Амгаланбаатар төгсөлгөөнийг амлаж барилдсан бол Наранбаяр Эрхэнбаярыг амлаж барилдсан. За аймгийн арслан Төрбат Хүрлбаатарыг амлаж барилдсан. Цэрэн Дорд самбуу хоёр тунсан. За энэ тунааны барилдаан ч гэсэн ер нь яг төгсгөлдлийг сонирхолтой барилдаан болсон. За Дорд самбуу ч гэсэн их л дохоортой юу хийчвэл гэсэн маягтай л гонж байгаа харагдана лээ. Одоо харагдах баг. За Дорд самбуу бол 8-д үлдсэн. Эрхэнбаяр. 560. Толгой дээр налуудчаад давцсан барилдаан гэж энэ барилдаан хэлээд байгаа. За Гаvalт аймгийн мэгэрсэн хараад аймгийн арслан Цэрэгбаатарын Эрхэнбаяр. Тийм одтой байгаа гэх юм уу тий. Тийм өдрөөс Эрхэнбаяр. За зөрөө наасан. Орон талдаа наах гэж дагаж зүүн талдаа алгадуулаад аймгийн зам Дорд самбуу өвдөг шороодсон. Одоо энэ гоё барилдаан шүү дээ. Дорд самбуугийн хувьд ч асуудалгүй гоё барилдсан. Нөгөөх хүн ч үнэхээр сайн байна тэгэл. Их мэхээ ихтэн зөрүүлээд бас юм ачиж Төрүүлж мэлдээд гэсэн үг юм уу? Өөр хүнийг бол бас хайцсан барилдаан шүү. Гоё барилдаан болсон. Эрхэнбаяр арслан ч бас иймэрхүүгээс адтай барилдаа бол нэг гарт иргэдэг гоё иргэдэг байсан шүү дээ. Өсөөд дарах хүн дарахаар суганд нь ингээ эргэж гарч ирээд байсан. Тэгэл яг л тэр нэг уран барилдаан харагдсан. За өмнөх даваанд хүнд барилдаа байсан аймгийн арслан төгсдөлгөөнийг давхраар намлаад Урц арслан Амгаланбаатарын давсан барилдаан харагдаж байна. За зүү хавирдсан байна. Одоо синжигэн дээр нэг хийдгүү юм да тийм ээ. Зүүн бол их гоё итэд байдаг харин зүүн нэг хавирч харагддаг гэж байгаа. Хавирсан. За хоёр дараа болж хийсэн хүчтэй завчиж мордсон бэхний зүүн мордоо харагдаж байна. Анх удаага их шогийн 4 төлдөж байна. Яг энэ даван дээр ямар гоё таазаа шиддэм бэ гэд ярив үжсэн чинь дараагийн даванд бас яг л энийг хийж лээ. Мордсноос илүүтэй бас тэр таазаа барьцаад таазаа шидэж байгаа нь өөрөө гэж байгаа тийм. Энэ ихийг илүү даацтай болох нөхцөл болж байгаа л да. Бас нэг олон хүн хийж чадахгүй шүү. Толгойд л мордоо гэдэг бол бас Тийм доо. санчир заа. Тэгэл Мөнгөн брэнд. Мөнгөн амдрээ. тийм. Араа өөр хөлрүүд нь бол дэлгэр сайхан нач өсгөрөд гарцсан тэрийг бас хийн л дээ тий. Өөр ингэж чагтлаад өөрлөгөө татчих байгаа юм. Дараагийн даванд Амгаланбаатартай барилдсан барилдаан дээр илүү гоё. Арангаан Батгэрэл бас байтайхан хэдий шүү тийм ээ. Сүүлд бүр их тамир сум руу нэг сумруу баг их нь нүчгэж шахаад тэгэл тогтсон доо. Одон сайн бөхчүүл хийсэн дээ. Их тамир сумаас бол. За ингээд 7-гийн давааны онолтыг амыг харцгаая. За 4 бүхээс аймгийн арслан Амгаланбаатар өсгөлийн Хүрлбаатартай барилдсан. За ингээд Эрхэнбаяр Цэрэн хоёр хоорондоо барилдсан. Амгаланбаатараар энэ даванд Эрхэнбаяр арслан авахгүйсэн. Магадлал байсан тий. Тэгээ би өсгөлийн хоёр тунаах юм болов уу гэж. Тэгээ Амгалан ч өөрөө бас нэг талдаа бас өсгөлийн аймгийн эренчин лүм гэж явдаг болохоор тэгээ би тийм өдрөөс байж магадгүй юм да гэж бодож байсан. Барилдаж үзээгүйгээд эвгүүдээ даваагүй ч юм болов уу дөө тэгээд. Хамгийн амар нь цэрэн чин цочихгүй юм билээ шүү дээ. Эрхэмгийн тэр дохион дээр ерөөсөө зөрөө дайрчдیں۔ Яг энэ дээр яг тодорхой харагдана. Яг л зөрөөл дохихтон дайрж ороос үлдсэн байгаа. За энэ цочсон бол яах вэ зүгээр. Хоёр барилдаа яг зэрэг шийдэгдээд. Амгаланбаатар урцыг өвдөг шороод л ихэд камерын план огцом солигдож. Энэ барилдаа нар нүүсэн. За яг л түрүүний цовчин мордоо юм байна шүү дээ. Урагшаа алхахтан дагаад мордсон юм зүүн талдаа. За энэ дээр цочоогүй арай. Яг Алгэрдэн сумын 100 жилийн өдөр зориулсан барилдаа төвсгөлийн хоёр залуу аймгийн арслан тэргүүн байрын төлөө шалгарч үлдсэн. Ер нь ч хоорондоо олон барилдсан. Тэгээ бас үзүү төрөний хоёулынх нь ер нь анхны үзүүр Хүрлбаатарын бол анхны үзүүр байсан тий. Цэрэн ч гэсэн аймаг зэрэгт бол анх удаа авах тий. Сумын заанд бол түрүү үзүүлсэн. За ингээд үзүү төрөний бүхийхөө барилдааныг харцгаая. Аймаг зэргийн цолтой өхийн барилдааны 80-ийн даваа. Тэр арслан өвчтөд ялчгүй сайн байгаа хүн бол хавар өсөөсөг форм шахаад сайн одоо дээшээ гараал ирдэг юм байна л да. Энэ барилдаан дээр тодорхой л харагдлаа. Төрүүлж тэр зүүн гар шуудганд хүрээд бариад авсан. Тэгээд ялч бас төрүүлж илүү ярьсан төрсөн хүн ч ялч үлддэг юм байл л дээ харахаар.
Дагуулад хөмөрөгтөн шуудныхаа барьцыг тавиад урагшин сугдаж контроод үлдсэн. Хөлөгийн зүүн тухай. Үлсэн байсан да. Үрдэж өөр хүнийг бол ер нь иймэрхүү барьцсан дээрээс бас яг ингээд дигдээд хөмөрөх юм бол ер нь доороо хийчих гээд л байдаг юм тэгэхэд яг л үлдчихэл байлаа. Хөмөрсөн. Ойрхон чамлцсан да ер нь. Эндээс тодорхой харагдчихсан. Нөгөө тас л харагдахгүй. Тасуулын цаад. Тий. Энэ дээр л их тодорхой харагдсан да. Нуртан дээр өнгөрөөд. Хөрлөгийн зүүн тухай жаахан их юм уу гэж харсан да. Зүүн тухай. Тэг хийнийхэн давуу тал ер нь одоо спортын онцлог хүртэл харагдчихлаа юм л да. Хөрлөдөр орсноо огцсон зүгээр чихээд хөмөрөхөд өөдөөсөн тэр зүүн хөлөө суулгаж мэдрээд уян байгаа тэр нь бол яг л спортын давуу талууд харагдж байлаа. Энэхүү Монгол бүхий өргөнд анх удаага аймаг зэрэг алдаршилтай бүх юм барилдаанд 256 бүхс төрүүлж байна. Улс аймагт ер нь 3 дээр царшны барилдаанаас хойш тунж ихэлсэн тэгэл сайн байгаа юм байна гэж ярьж лээсэн. Тэгээ баяр жохлонгаа аяхгүй байж байгаа тарай. Гол юм дээр хийчихв да. За гол юмч бас яг мөн үү шүү. Улсын баяр надмараас 3 дээр ингээл хоорондоо таарчвал бас юу ч болоо байлаа. Ямар ч сайхан барилдаж төрүүллээ. Их спортоос авах юм их сайхан авсан юм даа л гэж бас харагдчихлээ. Батбүр Орслонгийн шавь гэдэг баха тий. Зэрэг Орслон гэж. Тийм баг. Нэр мөрөө бас солиод энэ төр явж үзтээ. Эрт төмөр нэртэй болоод тэр энэ төр бол бас Орслонгийн шийдэл байсан баг тийм ээ. Тийм баг. Тэгээ багшаагаан бас одоо багштай хүнтэл үзүүлэх барилдаанд сайхан барилдаж төрүүллээ. Цэрэнгийн хөдөл намраас хойш ер нь сахилга баттай бэлтгэл хийсэн гэдэг нэг сонирхолтой санагдсан. Яг түүнийхээ үр дүн гэсэн яг хаврын ихэнд бол бас харууллаа гэж хэлж болох нь. Сахилга баттай бэлтгэл гэдэг нь өөрөө их чухал байх л та тий. Тэгэлгүй яг. Тэр чинь одоо хамгийн чухал шүү дээ. Ерөөсөө амжилт гаргаж байгаа улсуудыг харахад өнөө жилийн хувьд бол одоо яг бэлтгэлдээ бүх юмаа зориулаад цаг нар бүх юмаа хуваарлаа явлаа. Үүний үр дүнд ийм сайн барилдаж байна гэж. Та ялангуяа бас Алтан цомын барилдааны үеэр бол барилдааныхаа бэлтгэл рүү ингэж шилж энэний үр дүнд би ийм амжилт гаргалаа гэж ярьж байгаа хүмүүс олон байх шиг байна тий. Энэ барилдааны онцлогийн талаар та бас ер нь ямар хөө бодолтой байна вэ? Ялангуяа Алаг эрдэнэ сүм бас усын цолтой бүхэл байхгүй. Тэгээд аймгийн одоо цолтой бүхчүүдийн нэрмжид гэж зохиогоод 100 жилээ тохиолдуулаад зохиосон бас их хөгсөлчүүд Алаг эрдэнэтэй их бэлгшээлтэй юм болов гэж бас харсан. Алаг эрдэнэ сумаас сумын начин Тэмүүжин гэж залуу их сайн барилдаж байгаа. Ер нь тун удахгүй бас энэ сумын цолтны барилдаанд шүүгрөөд сайн барилдан. Даян зам баг нэг сумын зам болоо ирчих болоо гэж бодож байна. Нөгөө талаар бол Хөвсгөл аймаг бас Хөвсгөл аймгийн нэрмжтэй аймаг зэргийн цолтны барилдаан гэж одоо 2009 оны үед хийжсэн. Энэ барилдаанд Амрын Батмөх, Мансүрэнгийн Эрдэнэт гэдэг хоёр хүн тэрүүн байрны төлөө гарч ирж Хөвсгөл хоёр арслан үлдчихсэн. Тэгээ тэрнээс нэлээд хэдэн жилийн дараа ингээд 15 6 жилийн дараа дахиад Хөвсгөлийн Алаг эрдэнэ барилдаан болгоод Хөвсгөлийн хоёр арслан үлдээд. Тэгээ бас нөө бэлэгдлэр энэ хоёрын бас явандаа болсон зүйл авах юм болоо даа гэж харж байна тий. За ингээд шууд дамжуулт ерөнхий ивент тэтгэгчтэй та бүхэнд танилцуулъя. За ерөнхий ивент тэтгэгчээр хамтдаа бүтээл Rio Tinto, үргэлж өгдөө Апple компани, ирээдүйг технологиор холбооны Mobicom, удирдлагаагүй автомашин авахыг хүсвэл ганц тоос моторсыг зориорой. За мөн хамтран ажиллагчаар Хүчрэг Монголын хөгжлийн хүрд Шунхлаа компани, Өргөлөөн брэнд Өргөлөөн амьдрий, Өв Тээсэн өрөмтдөг сүү их нүүдэл, өрхийн үйлчлэгээний шинэ эхлэл Mobihome, Mompay хэлбэр байлаа. Тос тослогооны материалын дэлхийн алдарт брэнд Petronas хамтран ажиллаж байна үзэгчтэй ингээд хэсэг хугацаанд завсарлаад студид иргэд уулзъя. Нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгч. Өргөлөөн брэнд, Өргөлөөн амьдрий. Хамтдаа бүтээл Rio Tinto. Таны санхүүгийн нүмер. Ирээдүйг технологиор холбоно Mobicom. Шунхлаа компани, Хүчрэг Монголын хөгжлийн хурд. Хүний амьдралын бүх хэмжээ итгэээс эхэлдэг. Анх би амьдралынхаа төлөө ганцаараа зүтгэж байсан хүн. Тэгсэн чинь одоо зориг нэгтэй, найз нөхөдтэй болж улам олуулаа болоод бүгдээрээ л хөгжөв. Хүн ер нь эрүүл байх, сурах, хөгжих, боловсрох орчин нөхцөлд байх юм бол зогсолтгүй урагшилж амьдрал цэцгэлээд ирд юм байлээ. Манай хамбогдсон яг л тэр замаар хөгжиж байна. Supreme аккумулятор. Бүгд найрамдах Солонгос улсын номер 1 аккумулятор үйлдвэрлэгч
Сибан Global Battery компани шилдэг бүтээгдэхүүн Supreme аккумулятор. Автомашин үйлдвэрлэгчдийн шаардлагыг бүрэн хангасан Монгол орны эрсдэс цаг агаарт ашиглах тохиромжтой бүгдийн асаах чадвар өндөр хэдүүлээ удаан эдийн засгийн хэмнэлттэй бүтээгдэхүүн. Монгол орн даяар шунлаг компани бүх салбараар нийлүүлж байна. Дуусшгүй эрч хүч Supreme аккумулятор. Өнөөдөр ирсэн жаргалтантай шар төмс шүү. Гой төмс аваад. Өмөрн өөлөг сэтгэлээ сургана. Таны санхүүгийн нөмөр. Үргэлж өөдөө Апple компани. Бид хөгжлийг эрхэмлэж чадварлаг ажилтнууд хүн ба байгаль дээлтэй дэвшилт технологи тулгуурлан удирдлагын нэгдмэл тогтолцоог байнга сайжруулах замаар хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйг хангаж нийтийн эрх ашигыг дээдлэн ажиллана. Шунхлай компани. Гар утсыг Монпейн хамгийн уян хатан лизингийн нөхцлөөр авах боломжтой боллоо. Монпей. Нэвтрүүлгийн ерөнхий ивент төлөөгч. Хамтдаа бүтээй Rio Tinto. Таны санхүүгийн нөмөр. Нэвтрүүлгийн хамтран ажиллагч. Тус тусалгооны материалын дэлхийн алдарт брэнд Petronas. Өв тээсэн өрөмтдөг сүү их нүүдэл. Урхийн үйлчлэгээний шинэ эхлэл Mobi Home. За үзэгчдээ ингээд Бөхөр нэвтрүүлгийн 48 дахь дугаар үргэлжлэж байна. За нэвтрүүлгийн энэ хэсэгт бид нэм гарагт болсон байралтайныг тоомлон хүргэн. За нэм гарагт бол Монгол үндэсний Ардсан нам байгуулагчны төвд 20 жилийн ойд зориулсан Улс аймгийн алдар цолтой 256 бүхий барилдаан болсон. За энэ барилдаан бол 256 ч гэсэн 240 бүх яг барилсан байсан тийм. Тийм байлаа. 5 давааны гоц мөргөө. Гоц мөргөө. За энэ барилдааны одоо 4 давааны онолтыг хамтдаа харцгаая. За 4 даваанд Усын Арслан Орхонбаяр аймгийн начин төгс жаргалтай онолтож барилдсан. Усын Арслан Бямбатхан аймгийн начин Жавхлантай. За Усын Арслан Пүрэв таваг аймгийн начин Гончиг сүрэнтэй. Усын Зам Батмөх аймгийн начин төгс жаргал. Усын Арцаг Баасанхүү аймгийн харцаг Эрдэнчин жүгдөртөө онолтож барилдсан бол та очор аймгийн харцаг Сайн баяртай. Усын Арцаг Даш аймгийн харцаг Пүрэв доржтой. Усын харцаг Ууган баяр аймгийн зан Түмэн насантай онолтож барилдсан. За Усын начин Түмэн Тэмбэрлээ аймгийн Арслан Цагаан бандтай. Усын начин Сумьяот аймгийн Арслан Мөнх баяртай. Усын начин Түмэн аймгийн Арслан Баяр Жавхлантай онолтож барилдсан бол Усын начин Сосор Барам аймгийн Арслан Эрдэнэттэй онолтож барилдсан. За Усын начин Түрэг бод аймгийн Арслан 50-тай онолтож барилдсан бол Усын начин Дармаа Жантсан аймгийн Арслан Инх чулуун аймгийн Арслан Сүхбат аймгийн Арслан Эрхэбулга нар хоорондоо онолтож барилдсан. За энэ өдрийн барилдаан бол бас л чансаа өндөр. Усын цолтой 26 бүх барилдсан санагдж байна. За ингээд Усын Арслан цолтой 4 бүх барилдсан. Усын Заан цолтой 2 бүх гэдэг юм л бас чансаа өндөр барилдаан болсон шүү. Монголын үндэсний ардчилсан нам гэдэг. Монгол үндэсний ардчилсан нам. Яг нөгөө бидний мэддэг ардчилсан намаас бол арай жоохон өөр тийм нам байдаг юм лээ. Тэр намын 20 жилийн түүхт барилдаан, бай шагнал өндөртэй, улсын золтнуудын эрс өндөртэй сайхан л барилдаан боллоо. Дөрвөн даван дээр бол харин өмнөх өдрөөс ялгаатай нэг юм бол тийм өөр золны бүрэлдэхүүнтэй
олон бөхчүүд дөрвийн даваанд гарч ирсэн. Бөхчүүдийн оролцоо ихтэй ч гэх юм уу тийм ээ. Аймаг зэрэг сайн барилдсан бөхчүүд мань бол харин ням гарагтаа сайхан амарсан болтой гэмээр. Тэр бөхчүүд бол барилдсангүй голцоо ус яг амарсан ням гарагтаа зорж барилдсан бөхчүүд тийшээ барилдлаа. Сумят мөнх хэрэг. Зүүн талд нь хонготод Булган аймгийн арслан мөнх хоёроор Нэг бэлтгэлийн. Булган дэвжээ. Тийм ээ. ард нь гарсан мордод урагштай. Бас өөрийн Баасан хөө. Нэрийн байлтаа их сонирхолтой болсон. Ер нь чинь жүгдэр ч гэсэн ер нь бас эхний 3 даваанд бол бас сайн л үйл байлж байгаа гэсэн. Төрсөн юм биш. Гар холбоод бар үйл урдуур нь хашч мордод. Бас горцч энэ өдрөөс олон залуучуудаас өөрийнхөө барилдааны зах зэхээс зааж өгсөн нэг нь энэ барилдаа байлаа. Бас нэг бэлтгэлийн дөө юм да тий. Тэгсээр хоёр ч олон жил хамт хийж юм да. Тэгсөөгийн 16 лотой л хамт байсан. Өчрөлж бас ер нь сүрхий байлаа те. 10 донгорцсон юм шүү 2 үнийг тийм ээ. Цоцоо харцгыг донгороод 2 дээрээс нэг донгорчлоо да. Аймгийн очингуудынхаа нутагт болсон барилдаанд төрүүлсэн. Одоо ингээд сайн барилдаж ингээд бас аймгийн арслан цол золон зорж байгаа л бөхчүүд нэг яа харахгүй юм бэлээ. Шог идэв хүндэ. Шараа ус их сайхан барилдаж байгаа. Энэ дээр бол харин Дард зовчод явж байгаа юм бол идэх. тийм гинтэр юм шиг өөрөө их л тийм юу харамсаад байлээ. Монгол улсын арцсан эрдэнэтийн даш дөрөв авсан барилдаан харагдаж байна. Компани бүх. Улсын арцаг Дархан зүүн авраагаар аймгийн арцсан бүрүүд урдтарч их давсан. За басгүй арцгийг давуулж байна. Түмнэс уугна. Түмнэс улсын арцаг ууган Барж байна. дөрөв давлаа. Ус аймгийн малчин сум яриад унснуур дэмжиж юу. Дархны наадамд бас ер нь л жил дараалчих гэдэг. Тэгээд түмнэс заны хувьд бол ер нь бас жил дарааллыг гэсэн Батбаяр энэ төр шиг байгаа байна. болов гэмээр харагдаж байгаа да. За энэ бол урын давааны төгсгөлийн барилдаан харагдаж байна. Урын давааны төгсгөл аймгийн урд зарцлан, Сүхбат аймгийн урд зарцлан Түр утнаар хоорондоо сайхан дуустлаа үзээд баруун талтаа мушгаад Сүхбат урцын давсан барилдаан харагдаж байна. 2 өдөр сайн барилдсан Сүхбат урцл байгаа юм байна л да. Нэг хайна болоод. Тий. Баатар Дулаан компани Бүтэн давааг дуустал дараагийн бөхчүүд нь гарч ирстэй л байсан. Түрүүн даваач ер нь дахиад жагуудсан бол тэр шингэрчгээр байсан бохоо. Дөрвөл бачингийн давсан даваа харагдаж байна. Аймгийн арслан 50-ын толгойг нь ургалаад тумбраад иж дараад. Лхаа сайн байрыг тавьж. сэн болов гэмээр л барилтаа харагдсан да. Зүүн тавиад баруун шилж Өмрөл бие айдсан чинь тэгээ дээр нь тусцсан шүү. Тохоо энд очсон тий. Дагвар. Тий. Төрүүлээ өрдсөн байна. Агуугийн лаа очир аймгийн арцаг. Сайн баяраар давлаа. Аймгийн арслан төгсч өргөлийн барилдаан харагдаж байна. Улсын зам Батмөнхөр дөрөв давсан. За урын даваад хүнд барилдаа хийсэн Сүхбат урц маань дөрвийн даваанд өвдгөлсөн барилдаан харагдлаа. Яалчгүй ачааллаа аваад. Тий. Муудаал гэдэг шиг л. Харин ч 3 даваан дээр бас ер нь нэлээд хүч авсан шүү. Их төвчээр багтаа тийм хоёр хурц зарслаа хоорондоо таарсан гэхэд. Урд дөрвөн барилт, 2-ны барилт их удсан. За тэгээд Нямгаргийн барилдааны онцлог аймгийн очин гончгсрын. Яасан бүрүүдэг бараад авсан. Алтан зам дээр болох бүрүүдэг нь тавьсан тий. Тий. Баруун дан дээрээс баруун суугдаж наагаад бутсан. Улсын арслан Бян Батхан аймгийн очин Жавхлангаар дөрөв давлаа. Аймгийн очин Жавхлан бас Сайхан байлаа шүү. агуудгаа Бян Батхан арслантай барилдаж байгаа юм да. Тэгээд арслантай сайхан барилдлаа гэдэг. Булганд бас харахаар олцсон юм байлээ дээ энэ жил. Тий. За өрмөгхөн шийдэгдсэн барилдаанууд улсын очин түмэн дэмбэрлэгээд онжон очингууд сайхан барилдаануудыг үзүүлж Шилдэг аймгийн арслангуудыг давсан барилдаанууд харагдаж байна. Түмэн очин ч бас сайхан байлаа да энэ өдөр. Цагаан бан дээр давлаа. Урын давнаас эхлээд л ер нь хүнд барилдаануудыг ингээд дөрөв дээр барьж өхлөнг баруун утгаад давсан. Улсын эчин төм аймгийн арслан баяр. Өөрийнхөө үндсэн зүүн сувдааныхаа барьцыг аваад урагшлахад нь зөрүүл хагалж зөхиод дэмбэр начин давсан барилдаан байна. Хоёр гараар ер нь их илүү байлээ л дээ. За давхар шүдний барилдан дээрээс хөөгөө дайрсан. Энд одоо инхчлөөнийг бас мэдрэмжтэй юм аа. Юу бодсон шүү яг. Таарч одоо сонтолтойгоор. Би яг нэг өргөн дотор ороод хартал хэлцээ. Юу гараадаг ард. Ер нь жаахан ард ухраа зай хөвөлдөг ер нь сандал мөрөгчгөр хөлдөө шүү. Хийвгүй. Яг ардлаараа ухарж болохлоо тий. За дөрвийн даваанаас онцлог барилдаануудын талаар ярил ямар барилдааныг онцолж болохоор вэ? За баяр жохлон төмөө хоёрын барилдаа нэг бас. Бачгүй сайхан барилдаа. Боллоо та тий. Баяр жолонгийн хувьд бас 2 өдөр дараалаад ер нь яг
4 5 дээр ер нь өдөг шороодчих шиг боллоо. Энэ бас юу гэж бодож байна? Магадгүй нөгөө өмнөх дугааруудад бид бас ярьж байсан бэлтгэж цөмрөх хэдрэг гэлтэй Батүлзий зам маань дээр тэр тиймэрхүү зүйл байж болох уу эсвэл зүгээр айгуу зтэй. Тэгээ одоо наадам ойртсон чинь багш нар улсууд нь заа зөвлөөд нарийн юм хэлээд өгчих үздэг бас нөгөө талд нас бөхчүүл барилж байгаа ш. Нөгөө бөхчүүлэх нь бэлтгэл сайхан таараад давчих чинь нэг унж явахд бас зүгээр шүү дээ. Наадам ойртож явахд тэгээд наадмаар бас дутуугаа гүйцэх. Тэгээд жахаа насаад бүр ийм хүлээлт үүсгэсэн байгаа. Байнга сайн барилдаад ерөөсөө дэмждэг хүмүүс нь бас их дараа нь асуух юм биш тийм өөрөөсөө арчилсан шиг барилдаад байгаа болохоор яг л тийм хэмжээний хүлээлт тавиад зөвхөн тийм бодог хүлээж чансааг ч гэсэн бас нэлээд дээгүүр тэргүүлж байгаа бөхчүүдийн нэг. Тэгээ барилдаад байгаа болохоор бас ер нь чансаа өссөөсөөгөл яваад байгаа л да. Саний хоёр барилдаанд ерөн дэшээ барилдсан бол чансааг нэлээд сайхан таслаад байгаа. Боломж байсан харин харамсалтай нь өгдөг шороо. Өнгөрсөн жилийн чансааг хэн дэргүүлсэн? Нийтдээ юу? Тэ. Томороо Батмагна арслан чинь байсан юм болов өсөхөр ямдарч өсөхөр өсөх дээгүүр байгаа гэсэн. Манай өсөхөр нэг шагнал аваадсан та. Тэ. Тэгэхээр одоо бас ер нь начингаас доош залтай хүмүүс магналаад идэг болцсон юм ч гэдэг чансааг. Одоо Жавхаа дэргүүлээд 3 томглон Батар хоёрт нь магна яваад байгаа юу? Хоёрт байгаа. Тэгээ сая Орхонбаяр арслан төрүүлээд дэшегээ шилдэг 8 руугаа л орж ирж байна. Одоо энэ дараа бас чансаа өгөх. Зүгээр аймгийн цолтнуудад чансаа өгөх үү? Бүцэрэг наадмын квотод орох хүмүүсийн тэр дээр үл яг аймгийн цолтны чансаа гэж нэг бодохгүй юм шиг. Аймгийн зан харцаг гэж цолцол ороод аймгийн чансаа гэвэл Жавхаач бол холдсархаал бүх цолтны тэргүүлэхээр болж байгаа юм тийм ээ. Тэрийг ер нь дэвжээ зэгмээс ороод үзэгч тань харцгаар л юм л. Тийм. Аймгийн зан харцаг начин сумын заанууд бол яг ойлгомжтой гоё харагдчихлаа. Одоо яг бараг бүх зэргийн онолтыг ер нь бас өөрчлөлт кодексыг гаргахчаар л юм байл л да. Багцаалдаад. За ингээд 55 оны ямыг харцгаая. За 55-нд Улсын арслан Орхонбаяр гоц мөргсөн 15 бөхөөс за Улсын арслан Бямбатхон аймгийн начин төгс жаргалыг амлаж барилцсан бол Улсын харцаг Баасанхуу аймгийн арслан Эрхэ булааныг Улсын харцаг Лаа очоор Улсын начин Дармаа жансныг амлаж барилцсан бол Улсын харцаг Даш Улсын начин Түр болдыг за Улсын начин Түмэн Дэмрэл Улсын начин Сосор Ором амлаж барилцсан бол Улсын начин Сумьяавд Улсын начин Түмнийг за Улсын аймгийн зан Түмэн насан аймгийн начин Гончиг сүрэн 2 55-нд хоорондоо тунаж барилцсан. За асал аймгийн зан начин 2 хоорондоо тунаж барилцсан 55-ны л бас шилдэг бөхчүүд гэж хэлж болохоор байна тийм ээ. Урд өдөр нь 3 дээр тунсан. 3 дээр. Тэгээ маргааш нь 5 дээр тунаад. Тэгээ Гончиг чинь 3 дээр тунаад 5 дээр тунаад 6 тунаад 7 тунж гарч бас цэрэнгийн амжилтыг давтах гэж байгаа юм болоо гэж бодлоо тийм. Тэгтээ арай л Нэр хүчөөс нэг сумын зад яг цогтой ингэж баг хандаа барилдах гэж ирэл хоёлаа ээлжлээд нэг төрүүлээд байсан. Өдрүүд бас тундаг байсан бас. Хоорондоо тунаал хин давсан цаашаага төрүүлчдэг. Яг тийм байсан. Тэгээд Төвшин ахаад Улс аймгийн цолтны барилдаан дээр ингэ барилж байгааг нь харах бол их гоё л харагдчихлээ. Тэгээд өнөө Гончуугийн өвч бас ер нь Цолон аймгийн начин болохоос тэгээд барилдаан бол аль хэзээ л хүнд болсон гэдэг бас энэ барилдаанаар ахаад харуулчихлаа. За ингээд 55 оны төгсгийг харцгаая. Боломжтой юм бэр Улсын арслан Орхонбаяр 240 бүх барилдаад гоц мөргөж шүгийн 8 дунд шүгийн 8 үлдлээ. За энэ харин их сонирхолтой их өрмөц барилд. Хоёр бүхий барилдаад голцсон өрн сумын хот начин давчгаад байдаг байсан бол Түмэн начин гэв зөрөөд зөрчилд нараад зөр чонготоод хоньос нь хонгороо мөргөөд давцсан. Ер нь бол баруун гар готлон дээр тарцсан юм лээ тий. Энэ араас нь огцсон мөргөөд ингээд тэгээ дахин дээр хоёр гар очиж нугуулж дараад. Тэг бол бас чирэгдэж мэдхээр шүү. Тий. Асуу ирэх болоо. Онж бөхчүүд баха. Олон жил барилж байгаа бөхчүүдтэй. 89 оны. Оронд бас ер нь олон удаа таарч барилцсан хөө. 8 жил гарлаа. Зөөр үхий барилгаад Арангаан аймгийн хотон сумын яриад жуудохи олон улсын хэмжээний мастер аймгийн начин Гончиг сүрэн. Нэг мэддэг хүн шиг одоо өмнөх барилдааны нөгөө цэрэнг дордсон буу нарын барилдаантай яг л адилхан байдлаар бүгд тавьж өгдөг шүү. Шийдэлцсэн барилдаа. Өөрөөр ч нэг хаялцахгүй юм билээ те энэ хоёр хүн барилдаан бол бас. Баруун нөгөө ширэгдсэн. Түмэн дөмөрд баруун наалгаа тахилдсан. Ер нь сайхан жин хэмжээ гэж ярьж байсан. Тэгээд Гончиг сүрэнгийн хувьд бол ер нь одоо ч нөгөө Чингис хаан жуудохын олон улсын гран-при Монгол Улаанбаатар хотод болох гэж байгаа. Тэгээд тэрнийхээ ер нь орох байхаа. Тийм үү. Ер нь жутаагаа бүрэ хийцэн гэж бодсон. Ер нь орох юм тий. Тэр одоо нэг улсаас 4 бүх орчих болохоор ер нь асуудал орчих болов гэж бодоод байгаа. Тэгээд жодоогийн том тэмцээний өмнө арай эргээд нэг сайхан үндэстэж барилдаа хийгээд
сэргэж байна. Ер нь хоёр хонго тэр гоё их зузаарсныг харах сайхан жин юмсан байлаа л те. Ер нь томч болчихсон юм шиг л харагдаад тийм. Зэн очин даш дархан 100 авирах гэхээр улсын очин төр болтыг давж харцаг даш давж байна. Тэгвэл шатны барилдаа төлсөн болох. Тос цугцэн зүүн талдаа дагмаш зэрэгээр аваа соог ингээд ангуурч ирсэн тийм. Тий. Харин энэ бол арай хурдтай. Тав дээр авчиж гэсэн шүү. Сугцсан барьцсан бол давуулсан барьцсан ялгаатай л. Тийм юм байна. Ийм барьцнаас шийдэгдлээ. давхар очсон. За энэ бол дутцаараа Яг төгсөж байгаа зүүн талааны зүтгэж давхар очих гад араараа мордуулаад нүдэг шаруудсан барилдаа харагдаж байна. Ябатарслагийн хувьд бол яг өвөл хаврын сайхан формтой тэр гуйны өвдөгнийг нэг жаахан гэмтэл авах хүртлээ байсан сайхан формтойгоос бол нэг үйл ялэг жин нэмэд таргалчихсан юм шиг л харагдаад байгаа. Нэг том тийм зузаан өвдөвчтэй баруун өлөндөө өвдөвч хийж барилдаад байгаа Арслангийн хувьд. Энэ өдөр сайн барилдсан аймгийн начин төгсөж жаргалаар тав давсан. За энэ даванд барилдсан хамгийн өндөр хамгийн нуруу намтай 2 үхийн барилдаа харагдаж байна. За зүүн урагшаа тавьж буцааж бусгаад төр үлдүүлсэн. Хашираарцаг Одоо шийдэг авалгүй ингээд авсан баг шүү тий. Зүүн гарынхаа барьцаар урагш нь контрол ер нь хөтлөл давчих шүүсэн. Тэгээ лаагч бас бэрхэл хүн юм дөө барилдаа. Энэ жил эргээд бас хайтайхан болчихлоо. Модон ч баг барилдаагүй юу? Тий. Тун цөөхөн барилдаад байсан. Хэцүүлтэй. Өмнөх мянган бүх барилдсан нааданд бол таавчаар харцах үед одоогийнхаа харцаг золонд хүрсэн. Тэгээ энэ жил одоо мянган бүх барилдах сураг байгаа. Тэгээ ийм сайхан бэлтгэлтэй байгаа. Ер нь шүгний даваараа барилт тулуул гэж тааж байгаа. Наранбаярыг тав дээр авчиж баталчихсан юм тий. Тэр нь бол 1024 тодорхой болсон уу? Тэр нь бараг л тэр хуулийнх нь зүйл залт нь яваад л байгаа юм л тэр мөнхөрднгээд нь хуульч байдаг. Тэр үний яриаг харахаар бас нэлээд хүчтэй явж байгаа. Гол одоо эсэргүүцэлтэй тулаад байгаа юм нь бол тэр нэг цол нөхөж болох тэр юмнууд дээр эсэргүүцэл яваад байгаа юм шиг үлээ. Өчигдөр маань бэлтгэл ер нь тун жамбаа бөгөөд одоо 1024-д ч бас нэг илүү боломж гарна л та тийм үү. Дайлангой манай аймгийн харьцангууд бас нэг хэдэн жил хүрсэн золонд авч чадахгүй улсууд эдгээр бол арай илүү боломж гарч байгаа учраас нэлээ шамбаал яцах шиг байна. Нөгөө санжааврыг төрүүлдэг наадамтай адилхан харин нэг дур хийгээд ард дээр аймгийн наадмуудаа хийх юм болов уу яах юм бол гэдэг бас тэрийг ер нь сонирхож хүлээж байгаа хүмүүс их олон байх шиг байлаа л. Тэрийг яг нэг манай шийдвэр гаргаж байгаа улсуудаас нарийн мэдж байгаа юу гэдэг асуудал байна л да тийм. 16-нд нэг хийж болсон тийм. Тий. Тэр чинь нөгөө бүхийн тоогоо 1024 болж бүгдийг шахаж барилдуулаад дараа нь аймагуудын байр надад тусна хийж ийсэн. 2006 онд бол өмнө хийчихсэн. Аймагуудын байр наадмыг өмнө нь ойрхон болоо тэгээд Сангисүрэн, Зоолуур, Батөршгондоо шинэ орслонгууд ирээд улсыг нуурч хоорондоо таарч барилдаж ирсэн. 11 онд ч юм болохоор дараа нь нөгөө их олон аймгийн ой төхөж гисэн. Тийм учраас бүгдээрээ дараа нь нөгөө тус тусдаа хавдын хөвсөлөө, дарамдын өмнөгөө, дундгөө гэдэг цолоолох барилдын цуглал дандаа тусдаа сүулт нь үлчижсэн. Ер нь зөрдгөл юм л да. 1024 байхад бол яг улсын байр наадамтай аймагуд бол ер нь зөржлөх шиг. Зөрүүд үгээс сайн чанартай хэвлэж ер нь дээр л юм байна. 16-ны наадам бол их гоё шүү дээ. Тий, хугацааны хувьд дээр нь жаахан багтахгүй нэг тал байдаг. Нөгөө 1024 чинь тэр чи одоо дахиад нэг том барил, нэг даваа нэмэгдэж байгаа. Нэг хоёрын даваагаа яг нэг эхнүүдэр шахчлаа гэхэд гурван даваа чинь тэгэл жаахан ингээл ороотой сүнжрээд 2006 онд бол яаж исэн гэхээр 3 өдөр болгочихсон. Тэгээд 6-гийн даваагаар эхэлсэн гэдэг сүүл өдөр нь. Шууд өглөө харцгууд үгсэн. Гарч ирэл тэгэл барилдал даваал харцг болоодсэн. Тэгээд 1024 бүхэж нэг хэцүү аюул нь юу гэхээр нөгөө давхар болгонд л даваа цол байгаа. Цол байгаа нь бүр илүү ойр байгаа учраас нэг давааны нэг илүү хянуур барилдаад барилдаанд тэгэхээр илүү их нягт болно, илүү удааширдаг. Бас нэг жаахан хилам юм жаахан дагуулах гэдэг талтай. Энэ утгаараа бол барилдаа их сундаг, удааширдаг. Бидний сайн мэд 2011 оны авраг арстай хоёрын барилдаа маань ингээл удаашрал тэгэл орой их айжууд одоо харанхуйд мөнх дуур гэрхэн бээр оргоо үлдчихсэн. Дараа нь 16 оны бас л авраг арслаа хоёрын барилдаанаас бол ингээл хойшоо сунаал зарлиг бүр 13-нд гараал тийм ээ. Харьцангуй 22 оны наадамч их тийм гайгүй дөө. Тэгтээ бас нэлээд айжул доо. Тэгэл 1024 бүхч орхоо ангаа ойруулдаг ч бас арай л бол дууссан. Яг дунд нэг маргаа мэтгэ юм гайгүй. Тий. Чи ягаад гэвэл даваа болгоно нөгөө том цол байж байгаа учраас илүү их тийм чармаа ажиллаж ээждэг зүйл юм болдог. 1024 гэдэг утгаар ирсэн бүхчүүд ер нь одооноос л дор дорой бэлдээл хүлээ гэж л байгаа. Магадгүй хэрвээ 1024 барилдахааргүй болчвол бас жоохон бодсон сансан зүйл өөрөөр эргэж магадгүй юм тийм. Гэхдээ тэгэл эзэн бэлтгэл алга болчихгүй юм чинь тэгэхээр барилдах л.
За ингээд 6-гийн давааны хамыг хамтдаа харъя. За 6-гийн даваанд Усын Арслан Орхонбаяр усын начин түмэн амлаж байлцсан бол Усын Арслан Бян Ботхон усын харцаг лаа очрыг усын харцаг Баасан хүү усын начин түмэн Тэмбэрлийг амлаж байлцсан бол усын харцаг Даш аймаг начин Гончиг Сүрнээр хоорондоо тунж байлцсан. 7 усын цолтой бүх 1 аймгийн цолтой бүх 6-гийн даваанд гарч байлцсан байна. Нэг аймгийн цолтон бүр аймгийн начин цолтой. Өөр чимэг байхгүй. Скрэ таах бол энэ барилдааны тунааг бол ер нь яг зургалсан шүү. Ингэж барилдах юм байна, ингэх юм байна. Ер нь Гончиг Сүрэнд авчихаар юм шиг байна шүү гэж. А дараагийн давг нь бас их зургалсан шүү. Бас ямар дол тайлбар дээр хэлээгүй болохоос ерөнхийдөө ингээд тайлбарыг одоо дигэнд орчоод байхаа тэр. Тэгээ нөгөө яг ямар барьц авал барилдана гэдэг нь бол яг л ийм барьц авж Гончигтай барилдахгүй бол хэцүү юм байна да. Тэгээ дашийн алдааг зүгээр дундуур ярьж байхгүй. Тэрийг яг Бян Ботхон хэрэгжүүлж илээ л дээ. Дараа нь бол баруун мордоо буцаж яхад зүү ирж байна. За шүдгний барьсан түрээд бариад. Усын Арслан Бян Ботхон усын харцаг лаа очрыг гарын талдаа давсан бол усын харцаг Баасан хүү усын начин түмэн Тэмбэрлийг баруун талдаа суугдаж хөнтрөөд давсан. Улсын уран барилдаанд тарцаг төрөөгийн Баасан Энэ өдөр бол усын харцаг Баасан хүү бол үнэхээр сайн барилдсан. Өөрийгөө сайн гэдгийг бол харуулсан. 10 жилийн өмнөх 1024 мөхийн барилдаанаар Баасан хүү харцгийн хувьд одоогийн харцаг зурсандоо хүрж байсан. Тэгээ бүгд л 1024-тэй холбоотой хүмүүс л байгаа юм л да бас. бодомж байсан шүү дээ тий. Санжаа аврагт. Санжаа аврагт дэмжсэн. Төмөөч өөрөө бас 1024. Бомбар Арсландаа дархан 100 онгодхон хэрэг. Усын начин төмөг давсан барилдаа. Энэ 2 жил 1024 золтой юм байна шүү дээ. Орхогийн Арслан төмөг нэж байж. бүхэлдээ дивжийн барилдсан. Яа тун 2 үхэн барилдаа. Тэлцлэгээ давуулаа болгоол. Дашиг ер нь хүнд нэг тэгж томорхуулж унжих нь бас би ховор харсан шүү. Бас том хүн шүү дээ өөрөө. Тий. Яртаач хүн тэгээд тий. Аймгийн начин Ботгийн Гончиг Сүрэн даврагч нь хөл тавьж өнтрөөт одоо өнтрөөх юм мушгаал давсан. Хөнтрөл юм да тий. Давуулаад ширүүж хөнтрөл. Давуулж дараад байсан баруун Өмнөх даваанууд ч гэсэн ер нь их амархан л даваад байсан. Тий. Харагдсан. Энэ хоёр үхэн барилдаан дээр удаашруулалт дээр нэг барилдааны задаргаа гэдэг үрсэн юм гэсэн тэгээд скред барьцч барыг танд яриад өгсөн юм байгаа. Хаа ямар ч сан барьцяа шилжсэнийг нэг тодорхой харуулах гад. Барилдааны задаргаа үлдсэн. Ер нь бас Гончиг Сүрэн Начингийн хувьд бас үндэсний бүхийхэн барилдаан руу ер нь яаж шилжиж байгаа вэ гэдэг энэ хоёр бүхий барилдаан дээр илүү тодорхой харагдахаар юм байлаа. Эхлээ барилдаа эхлэхэд бол голцоо Гончиг Сүрэн төрүүлж зүүн гараар илүү өсөөр тусч илүү өстэй баруун дээлжилж ирсэн тийм. Зодгны дээрээс дээлжилж атгаа дээд цахаас атгаж барилдаадсан. Яг энэ барьцсан дээр бол хоёр бүхий барилдаа иймэрхүү байдлаар яг 50-50% магадaltaй. Зөрүүлж даш харцаг баруун Синжигний барьцтай зүүн сугдаал одоо даш харцаг зүүн мушгаад зөрүүлж Гончиг Сүрэн баруун мордож барилдаан үргэлжлүүлсэн. Тэгээд яг энэ сугдаж мушгаан дээр Гончиг Сүрэн баруун гарын дээлжилсэн барьцаа баруун одоо зодгны хормой руу баруун давуулаа болгож ахиулаад за ахиулж өөрөө толгойнхоо байрлалыг засаад даш харцгын одоо нэг игэм хавь руу ерөнхий биеийн байрлалыг нэвдэж мөргөөд яг энд одоо халахлагдаад ер нь гарын цаа харагдахгүй л яг ингээд дугуйсан хэсгээр зүүн гарынхаа барьцыг илүүснийхээ барьцыг шуудаг болгож ахиулж байгаа. Яг л ийм хоёр мөчгөн барьцсан дээрээс ингэж өөрлөгөө татаж ингэж нэг хөдөлгөөн дээрээс зурж авсан тийм. Зөрүүлж хоёр гарынхаа барьцыг одоо урагш нь ахиулаад за хоёр гарсаа гатга дүүрэн барьцтай болсон хүн яах вэ? Урагш нь ганцхан бярдаж мушгаад давсан барилдаан харагдаж байна. Эхний хөдөлгөөн дээрээс бүр яваад барьцаа лавшруулт гэсэн дуглаа юм да. Өмнө нь бол ер нь ингээл дээлжилсэн барьцтайгаа ингээл доорооцолт бол голцоо арагш нь хүнийг юм ийж давдаг байсан бол одоо ингэж урагш нь одоо барьц илүү сайжирч байгаа учраас урагшаа юм ихэд илүү мэхэн даацтай болж эвтэйхэн болж ирж байгаа. Яг л нөгөө хоёр барьцаа ер нь хоёр барьцаа сайхан татаал. Тэгээ өөрөө ч ер нь жин нэмэгдээ сайхан том бяртаа байгаа учраас ер нь даш харцгийг их л төвөггүй давлаа. Би даш харцгтаа би өөрөө нэг барилж үзэхэд их л бяртаа уншигсан нэгжсэн. Тэгээд ингэж нэг унаад байдаг бүх шүү дээ. Хөлдөө алдаал нэг иймэрхүү байдлаар хий дарна өгөхөөс бусдаар бол ингэж нэг мушгуулаад гарын үзүүрээр унаад байдаг ч бас бүх шүү. Тэгэхээр ер нь Гончиг Сүрэн Арслангийн Начингийн хувьд бол бүх зэргийн наадмаар ч гэсэн ер нь дээшгээ сайхан барилдаад улсын наадам руугаа зорих болов уу гэж тааж байна. Тэгээ хүзээ сууж байсан нэг фэн дүүтэг ярьжсэн яг л Геркулес шиг харагдаж шít хаа гэдэг Гончигог тэгэл ярьж байлаа. Саяны мэхний задаргаан дээр та бас юм нэмж имлэхээр дараагийн даваа харъя та тийм ээ. 6-гийн давааны барилдаанаа. За ингээд 7-гийн давааны барилдааны даваа хамтдаа харцгаая.
За 7-гийн даваан 4 бүхээс Улсын арслан Орхонбаяр Улсын хавцаа Баасан хог амлаж байлдсан. Ингээд Улсын арслан Бямбатхан аймаг начин Гончиг сүрэн хоёр хоорондоо тунж байлдсан. Ингээд боломжд бас бүх тунаан дээр Тий. гараад ирсэн 3 5 6 7 гэдэг. Цэрэг урд нь бас ингээд тунаад ирсэн. Тэгсэн. Энэ цаад гарын барьцыг авсан гэдгийг л ерөөсөө хамгийн гол сууны анхаар дарсан гэдгийг. Бямбатхан арслангийн баруун гар гэсэн үг шүү. Бямбатхангийн баруун гар. Тэрэн дээрээ л ерөөсөө үндсэндээ давуу талыг авчиж байна гэж үсэн. Тэр нэг дэгээ орож байгаа юм чи өөрөө. Тий. Дараа нь орхон дээр доор бас ил өсөж байгаа шүү. тий орхон дээр бас жишээ нь яагаад тэр утгаа дэгээ орохгүй байна гэдэг тэргээл тий. Орхон бол тийг зууралдахгүй л шүү дээ. Аваад хүндий дүүхэн. Тий. Зүү хөлөө зууралдах завгүй зүрж харцгадаа болгоод тэгэл дараагийн эмхний өвдөр яваад. За төрүүлж тохиолдсон гэдэг. Бүрэн аймгийн төгөрөг сүм яриад Монгол Улсын арслан Зэдэн Содмын Бямбатхан аймгийн начин Гончиг сүрэнг тавьж тэргүүн байрын төлөө шалгаржуулсан бол Сэлэнг аймгийн Цагаан Орсум яриад Улсын арслан Орхонбаяр Улсын арслан Баасан хог тавьж Улсын арслан Бямбатхантай тэргүүн байр дулаалтахаар шалгаран үлдсэн. Тэргүүн байрын төлөө гарч ирлээ. 3-4 зүртэй 7 дахь Өөртөө 4 даван дээр нугарч барилддаг Цэрэн их сайхан барилдаад урд өдрөн төрүүлээд өөрөө арслан сайхан барилдаж энэ өдөр төрүүлэлээр нь хавар сайн байгаа бүх бол тэгэл ус усыг харагддаг юм байна доо ингээд бүгдийг үзээд хахаар. Одоо ер нь бас сэтгэл хөдлөл юм их даруу тайван нэг арай л өөр л байна да тийм ээ. Эсвэл бол тоос их чад байдаг байдал нэг төр тийм ээ. Нэг өөр байдаг шүү дээ. Одоо бол ер нь хамаагүй бөөрөлгөл үзээд байна. Яархаа болсон гэж бас ер нь олон давуу тал харагдаад байгаа л да. Цолгоон дээрээс сорилдож байгаа. Тэгээ өөрийнх нь үндсэн унаага хүүхэд байхын юмнууд ч бас байх юм л да тий. Хонгодоо нэг ажиллага учраас тий хонгодоо тэгээд тэр дээрэн дээр нэг хутгаа хөмрөнд ундгүй нэг гоё чадвар энэ төр бол ажиллах. Төрөний Гончиг сүрэнгийн ихтэй та юм хэлчихсэн үү? Харин тэр нөгөө баруун гарын барьц Бямбатхан авлаа гэдэг үсгэрэг байцгааг ярьжсэн. Тэр дээрээ бол ер нь давуу талыг олоо тэгээд зөрж нөгөө томорхсон байдал дээр нь яг хариуд байгаа ш. Шарцаг Бямбатхан арслан хоёр ингээ хоёулаа адилхан яг солгоод олцсон төгчүүд юм шиг хэрнээ барилдааных нь хувьд ялгаатай байгаа байхгүй. Бямбатхан арслан болохоор ингээ дийшээ зөрдөг юм. Одоо манайхны хэлбэр бол таг солгоо гэж ярьдаг да. Одоо Гончиг сүрэн очин зөрүүд яг ингээ баруун талтаа ингээ зүүн сугдаж баруун талтаа давуулж мордон шидэхтэй. Зүүн дээр бол яг зүүн зөрж жоод очиж шиддэг. Тэгээд яг энэ давуулсан барьцсан дээр нэлээ ялгаатай л байсан. Тэгээд яг давуу тал харагдаал Бямбатхан арслан давлаа. Ер нь энэ хоёр бүхний барилдаан ширэн дахиад нэг иймэрхүү байдлаар нэлээ олон удаа ингэж барилдах байх уу? Нэг нь мордоол, нэг нь ингэж тэгээд 7 хоногийн өмнөр яаж хийсэн бэ? 7 хоногийн өмнө чинь зүр төвгүй л амархан давчих шиг. Тийм үү. Хаан өгчнээ технологи дээр таарсан би сонсон. Гэтэ яг барилдаан нь үзээгүй. Бичлэг нь бол харагдахгүй мөлий. Хүмүүсийн яриа сонсоор бол төвгүй давцсан гэл. 4 онолтонд харж байсан. Бараг иймэрхүү л барилдаан болсон байхад гэж бодож байгаа. Ер нь бол. Саяны барилдааны дээр дэгээ орох гэдэг мхийг бас өсгөрөд бацаад тайлбар дээр бас хэлээд байгаа шин. Ер нь бас хориглох. Тэр нөгөө Гончиг гар тулахтал би яаж хийсэн бэ? Баруун гар тулахад тэгээ өөрөө их сайн баруун хүн тэгээд хэрэгтэй зэвсэгчтэй баруун гар. Тэн дээр жагаад тулчхад бас өмнөөс нь жаахан жоо бэртэх эрс толчих байгаад байдаг үг. Сочжээс ахад заавас ийм наадам орц ийм үед чинь хамаагүй тэгээд тулдаг. Яг барилдааны туршлага муутай хүүхдэн дэр чинь нөгөө дарчдаг байхгүй. Нэг юм ороосон үед өөрөө дараад яг тэгээ нөгөө үений эсрэг дарагдаад болж байгаа. Нөгөө 2011-12 оны үед нийтийн Монгол өхөн барилдаа ингээл их хийдэг байсан шүү дээ. Одоо нэг болжтой цолгоо өхөн барилдаа болсон. Тэр үед чинь нөгөө анх барилдаж байгаа хүмүүс орж ирээд барилдаад онц сураагүй. Тэгээ фэйсбүүкийн нөгөө группийн хоорондоо нэг барилдаа юм чинь тэрэн дээр би бас 2-3 таарч ирсэн байхгүй. Яг тийм үйл байдлаас яг тохой амир юу болоод гарахад ч бас хэцүү шүү дээ. Тэр чинь барилддаг нэгдүгээрт анх удаага аншихуу барилдаж байгаа хүний юу юмар ах уу? Бэлтгэл байн хийдэг хүний туршлага ямар ах уу? Дээр нь огт танкуудаа барилдаж байгаа хүн барилдаад бэлтгэл хийцэн хоёрын хоорондын барилдаанаас яг тиймэрхүү харагддаг байсан байхгүй. Тэгээ орог манай адийн унаа чинь ч гэсэн ярьдаг шүү дээ. Ер нь дэгээ орохыг бол ер нь гар хомгөлгүй ер нь дими баг хүүхдийг энэ төр хоригддаг. Баг бойлуулчмаар байгаа юм гэж. Яг л бэлтгэлээр нөгөө хүний харсан айдсан шүү дээ. Чих гимтэй шүү л. За ингээд 85 оны барилдааны хамтдаа харцгаая. За 85 онд Улсын арслан Орхонбаяр, Улсын арслан Бямбатхан хоёр хоорондоо барилдсан. 4 арслан барилдсанаас 2 арслан ингээд өгзөө төрөнд хоорондоо барилдж байна. За зөрөө зүү мордсон. Зүүл толгойд төр яваа дууцаар тэрхтэн өөрөө зөрж мордоод шагналт бүр эвтэйхэн болгож өгөөд
Румер Арслан мордсон талд нь зөрүүлж баруун талаа шахаж таад. Монгол Улсын арслан Бямбатгоноор Улирлын 4 дахь түрүүгээ амж байна. За ингээ улирал 4 түрүүлсэн гэдэг амжилтаар энэ улирлын Улс аймгийн цолтой бүхий барилдаанд хамгийн олон түрүүлсэн бүх болж энэ улирлыг ер нь хаахаар болчихж байна. Одоо наадмын сорилгот бас барилдах нь яах нь гэдэг нь сонирхолтой байна. Дэмэл Арслан дээр 5 энэ магнач бас 4 юу? харцагдаж босч ирээд Тий 3 3. магна 3. 4 Бямбат Арслан бас 3 байжгаад нэг үзүүр нэмж байна. Харин барилдааны хувьд бол их л тийм амтгүй тааруухан барилдааныг Бямбат Арслангийн хувьд үзүүлж. Орхооч өөрөө бас 3 үзүүлдэг. Шородлоо. 3 түрүү 3 үзүүр. Нэг их шүүхтэй. Ер нь гүйцэхдэггүй юм байна л дөө. Гүйцэгч ер нь боломжгүй болчихж байгаа хаа да. Тийм юм байна. Ард нугаас 3 түрүүтэй хүмүүс ер нь барилдвал төрүүлэх бах. Ангаавар гарч барилдж ажил амжилтаараа тэргүүлэх бах. Яг энэ хоёр бүхий хувьд ардны яваад өөр бүхчүүдийн хувьд бол ер нь Орхон баяр төрүүлээч гэсэн үзүүрийг гүйцэхгүй юм шүү дээ тий. Аа. Ангааваргийн амжилт адилхан болох боломж байлоо да. Ирж барилдаж төрүүлэх юм бол тэгж л харагдсан. Тэгээд хоёр Арслангийн харин барилдаан бол хүлээж байснаас хурдан шийдэгдлээ. Энэ хоёр бүхий барилдаан ер нь хурдан шийдэгдэлтэй. Тийм. Нөх хүүхэд байхаас цог их хийсний нэгдүгээрт үр дүн баг тийм ээ. Хоёрдугаар тэгээд зүв авч зууралтгүйгээр шууд дараагийн үйлдэл рүү явчихаар тэгээд зүв авлаа гэж яхад харцагдаа болцсон байсан. Харцагдлаа гэхэд мордож исэн зөрөө шахаад татсан байсан. Шахаад татаад зав гарааг явахад дахин татсан тэгээд тэрэн дээр мордоо бас нэг хутгаа орсон тий. Тэгтээ орхож тэр нэг тэнцвэр алддаг юм чинь тэгээд мордоо нь бүрл эвтэйхэн болгож өгч. Тэгтээ нэгэн цээжин дээр нь өргүүлсэн тэгээ мордохоор бүрл эвтэйхэн болчихжээ. Тэгээ хоорондоо барилдсан барилдаанууд нь харахаар нэг болохоор гарын таллаад ард нь гарчаад. Нэг болохоор ингэ сугдаж өнтрөөд тэрж ард нь гараад лаа. Тэгээд хоёр адилхан улсын арслан цолтой хоёр бүхэн барилдаан гэхтэл арай л жаахан юм зөрүүтэй шийдэгдээд байгаа. Тэгээд Бямбат Арслангийн хувьд бол бодсон юм байна. Хоорондын барилдаагаараа Орхон баярч гэсэн юм илүүрэж байгаа. илүүр байгаа тий. Унж үзээгүй л байгаа. Яг нөгөө хуучин 6 залуу зааны үеийн шиг бас нэг бие биенийг нэг жаахан тойрох магадaltaй байдаг шиг. Одоо энэ үед чинь бас нэг магна орхоо Бямбатхан чинь тиймэрхүү хуулиуд байх шиг байна. Яг энэ барилдааны ар дээр бүх сонирхчид бас их сошиал орчинд юм яриа лээ. Бямбатхан Орхон баяраа дийлэхгүй, Орхон баяр Батмагнагаа дийлэхгүй, Батмагнаа Бямбатханыгаа дийлэхгүй гэдэг зүйл. Гэтэ яг нөгөө статистик яг даваанууд нь харахаар хоорондоо ер нь л ойролцоол юм байл л дээ. Гэтэ Бямбатханыг магнач хайж үзээгүй гэдэг үстэй. Тий бас хайж үзээгүй л гэдэг. Улсын баяр хүртэл нэг тунж уралдаад өгдөг шүү дээ. 3-0 гэхдээ их цөөхөн барилдсан мэт 3-0 лүүтэй тийм. Өөр яг Бямбат Арслангийн хувьд жоохон амтгүй унаад байгаа бас гайхаад л байна. Бас өөрөө бодсон юм байдаг билгүй дээ. Одоо адилхан улсын арслан хүмүүс үжиж энэ хоёр бүхий барилдаан улсын баярын 7-гийн даваан дээр хоорондоо барилдвал яг ямар барилдаан болох вэ гэдэг дээр тийм ямар ч төсөөлөлгүй шүү дээ. Одоо гараад Орхон баяр Арслан юм амархан хаях юм уу эсвэл Орхон баяр Арслан нөгөө давхар шуудгийнхаа мундаг дайралтууд 100 хавраа юм аа хийгээд явхад эсвэл дан дээрээсээ нөгөө Бямбат Арслан гоё мэдрээд өөдөөс нь одоо ассан тэр барилдаанаа үзүүлэх үгүй юу гэд бид нарт нэг тийм харах одоо төлөвлөлт хүлээлтэн дээр бол ямар ч тийм юм өгсөнгүй. Тэгэхээр яг саяны шиг хоорондоо ингээд үнэхээр тойрдог бол тий барилдаан таардаг бол болж л таарч гэнэ гэсэн үг тий одоо нэг тэгээ барилдахлаар наадмаруудаас хариунууд нь гарах үл. Тий наадмарууд мэдээж хариуг нь гаргахад Орхон баяр Арслан давуу тал байгаа. Хоёр Арслангаас 90 дээр гэдэг утгаараа одоо барилдах бүхөө сонгох боломж байна. Гол нь харин сонгох боломж гарах нь үгүй юу гэдэг нэг тийм асуулт байгаа. За ингээд энэ 7 хоногийн чансаг хамтдаа харцгаая. За аймгийн арслан Баяр Жавхлан 9250 оноотой бүх хүчүүдийг чансаагаараа тэргүүлж байна. За улсын арслан Батмагна 8950, улсын аврах хангаа 8300 оноотой. За улсын зам Батүлзээ 8000 оноотой дөрөвдүгээр байранд ирэмблэгдэж байгаа бол аймгийн арслан Амгаланбаатар 7850 оноотой, улсын зам Сүхбат 7100, улсын арслан Орхон баяр 6800, улсын зам Хөдрөлг 6650 оноотой байна. За Орхон баяр арслан төрүүлснээр ингээд эхний 8 7 руу ороод ирж байгаа шүү гэн тий чансаагаараа. Тий өнгөрсөн 7 өнөч 9-р байранд байсан шүү дээ. Тэгээд нэг улс аймагт төрүүлэхэд 7 руу гэдэг чинь ер нь бол бүтэн жилийн туршид сайн барилдахгүй бол энэ 8 бүхний нэр дунд таны зураг орж ирэхгүй гэсэн нэг тийм юм харагдаад байна л да. Орхон баяр арслан бол жилийн туршид сайн барилдаж байгаа шүү дээ. Яг ганц нэг барилдаан үнжсэн учраас ингээд хоошоо байр шидэгчээд энэ Жахогийн хувьд гэсэн ингээд сая сүүлийн аймаг зэрэг улс аймагта төрүүлсэн бол 10,000 оноод аваад явчих боломж байж таа. Яг л энэ журмаараа энэ хөлбраараа бас олон жил чансаа бодоол байвал бид нар тус ярих хэлэх юм. Стат гой юмуд гарна шүү дээ тийм ээ. Төдөн 7 хоног чансааг тэргүүлсэн гэдэг юм уу тийм. Эсвэл хамгийн харын байрнаас гарч иж тэргүүлсэн гэдэг юм уу тэгэл. Огцом чансаа. Эсвэл 1 сарын дотор тийм байр рекорд ивдсэн гэдэг юм уу тийм. Төдөн байр урагшил центр гэдэг. Зөвхөн чансаан дээр ярих төлбөр гой юм болно шүү дээ. Жахогийн хувьд чинь ингээд баг 2 сар чансаа тэргүүлж байна уу? Тэгж байна. 4 сар 5 сар 14 хоногийн өмнө тэргүүлж ирсэн тийм. Тэргүүлчлээ. 4 сард нөгөө төрүүлж эхлээл тэгэл ер нь чансааны дээр гарцсан шүү дээ.
Яг Энэ чансаа яг Батмагна арслан бас барилдахгүй байгаатай холбоотой байж болох юм тий. Тэгээ одоо яаж урамшуулж яаж барилдуулах вэ? Чансааныхаа оноог яаж бас илүү тийм одоо нөгөө гоё кредит оноонуудтай адилхан яаж хэрэгтэй болгох уу гэл бүхий холбооны хийх юмнууд л болчих واخ л та. Жуусаа гоё ашиглаж болох гоё материал харагдаад байна шүү дээ. За ингээд хэсэг хугацаанд завсарлаад үзэгчтэй эргээд студидтэй уулзъя. Нэвтрүүлгийн ерөнхий ивент төлөөгч. Ориглон брэнд, Ориглон амьдрий. Шунхлай компани, хүчирхэг Монголын хөгжлийн гурт. Хамтдаа бүтээй Rio Tinto. Ирээдүйг технологиор холбоно Mobicom. Таны санхүүгийн нөмөр. Цаг хугацаа өөрчлөгдөж байна. Гэвч бидний үндэс нь ямагт оршсоор. Учир нь хэрэглээ бүхэн ухаалаг шилжилтийн зааг дээр зогсож байна. Харин та аль талд нь байна? Ухаалаг хэрэглээний шинэ эринд хэрэглээндээ тааруулан багцаа бүрдүүл. MyMobi танд хэрэгтэй бүхнийг багцлав. Mobicom. Бид хөгжлийг эрхэмлэж чадварлаг ажилтнууд хүн ба байгаль дээлтэй дэвшилт технологи тулгуурлан удирдлагын нэгдмэл тогтолцоог байнга сайжруулах замаар хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйг хангаж нийтийн эрх ашигыг дээдлэн ажиллана. Шунхлай компани. Цэвэр агаар, цэлмэг тэнгэрийн дор Монголын нэг өглөө ингэж эхэлдэг. Нар мандаж, сэтгэл уужирч, малчны хотод сүв цалигна. Олон зуун жилийн турш тээж ирсэн энэ л ахуй. Малчид бидний хөдөлмөрийн шин, Монгол иргэний өнцөг боломжит хүрсээр. 20 жилийн турш бид итгэлтэй, найдвартай байх зарчмыг барьж ирсээр өнөө хүртэл айл бүрийн өглөөний цай, баярын эдэнд байсарай. Малчтын хөдөлмөрийг шингээж Монголын өглөөг ундаална. Apo Dairy, Монгол сүүний үйлдвэр. Нөмөр нөөлөг сэтгэлээ сургана. Таны санхүүгийн нөмөр. Цэвэр тунгалаг. Амар тайван. Дэлхийн ертөнцид ээлтэй. Технологийн дэвшил. Вити. Хөгжил дэвшлийн суурь эрцгийг хүний хэрэгцээнд Rio Tinto. Үргэлж өөдөө Apo компани. Гар утсыг Монпейгийн хамгийн уян хатан лизингийн нөхцлөөр авах боломжтой боллоо. Монпей лизинг.
Бид хөгжлийг эрхэмлэж чадварлаг ажилтнууд хүн ба байгаль дээлтэй дэвшилт технологи тулгуурлан удирдлагын нэгдмэл тогтолцоог байнга сайжруулах замаар хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйг хангаж нийтийн эрх ашигыг дээдлэн ажиллана. Шунхлай компани. Нэвтрүүлгийн ерөнхий ивент төлөөгч. Хамтдаа бүтээй Rio Tinto. Таны санхүүгийн нөмөр. Нэвтрүүлгийн хамтран ажиллагч. Тус тасалгооны материалын дэлхийн алдарт брэнд Petronas. Хэлбэрвэла Монпей. Үргэлж өдөө Апу компани. Заагдагчтай бүхөрийн нэвтрүүлгийн 48 дахь дугаар шууд хүрч байна. За ингээд дөнгөж сая бид бэм болон нэм гарагт болсон барилдаануудыг тоймлон хүргэсэн бол одоо 6 дугаар сарын 1-нд болсон хүүхдийн барилдаануудын талаар ярилцахад бэлэн болоод байна. Тэгэхээр ирээдүйн аваргууд гэдээ бас хүүхдийн баяраар барилдаанууд боллоо тий. Тиймээс 3 дахь удаага зохион байгуулагдж байгаа. Бас л их насны 6 насны ангиллалд за 5-аас 6, 7-оос 8, 9-оос 10, 11-ээс 12, 13-аас 15-аас 16 гэдэг хамгийн сүүлийн насны барилдаануудаас их сонирхолтой гоё л бас барилдаанууд болдго юм байна. Энэ барилдааны талаар бас наабах юу гэж хэлэхээр байна. Ер нь тэгээд өглөө анх орохчсон нэг хонь хурганы илгээд гişил өхөөр 4-5 хаваачсан тал бужигнаад байсан. Тэгээд яг ингээд тогтоо суугаад яхаа хараад байвал бас учир нь болохоор тий. Манай бөхчүүдийн хөвгтүүд юм байна. Тэр юм байна. Андшг бас ялгараа тий. Хоноо даваа очрын Мөнхбаатар энэ чинь бүр тодорцоо одууд бол бас нэг байж лээ тийм ээ. Энэ нөхөрч энэ дөрөлдөж байгаа юм байна. Сүхбат аваргын өвөө нөгөө төр хуурч гэдэг юм. Мөнхөр харцгын тэр тамираа гэдэг хөвгтүүд бол бас аргунтын нөгөө ихрийн өрөөсөн бол харагдаж байна. Инх тамирч одоо цагаан сарын үзүүр хүн юм чинь тий. Тэгээ Баталзын скридүүч гэсэн. Эднэр бол ерөөхдөө бас ялгараад тэгээд бүгд ч дэшээ гарч ирсэн тий. Энэ төр хурал нэг дор очих шиг болсон тий. Тэг сайн сүгтэж байсан шүү дээ. 2-5 онд. Тэр хүүхд нь 3 онд унтсан баха тий. Тэгээд 15-6 ч бас ер нь бас нэг жаахан таньчих гад энэ ч цагаан сараар байлдаж ирсэн хүүхдүүд учраас ингэж ийсэн тэгж ийсэн гэдэг. Тэгээд харагдтал юм байна. Төр хурыг тэгж давдаг хүүхэд ер нь айгүй урам ихтэй тийм. Тэгээ нэг хүүхдтэй хүүхдсэн тийм. Тэр айгүй гоё өрөлт хүүхэд. Унж яваад ер нь яг тэр өргөнд цуглаж ирсэн хүүхдүүдийг ордныг бас шуугасан тийм. Ер нь бол миний хувьд хамгийн эвгүй хэцүү таалгаар ер нь өсөр хөх шууд тайлбарлах байлаа. Яг нэг анх удаа барилдаж хүүхэд айгүй олон байдаг. Айгүй хэцүү. Өсвөрийн улсын аварга энэ чинь бол баримжаатай шүү дээ. Гайгүй. Сумын зоонуудын барилдаа энэ ч бас нэг баян харц үзсэн учраас нэг юм байна, тийм байна гэдэг. Анх удаа яг барилдаж байгаа 200 хүүхэд, 100 хүүхэд энэ төр гараад ирэхээр чинь нэг 2-3 даваар нь харж ижил нэг дүүхтийн нэр орж ирэх нөхөөс шууд тэр чинь таних боломжгүй шүү дээ. Бас багш нартай ярилцсан, ах нартай ярилцсан, бүгчүүдээс асууж зориулж байгаа. За энэ нэг иймэрхүү юм байна л гэдэг л. Хашаагийн үед бас юм хүүхдийн барилдааны талаар ямар сэтгэлтэй. Тэгэхгүй миний хувьд бас яг бүр одоо 10-аас доошны хүүхдүүд барилдах юм бол эсрэг байр суурьтай гэдэг болохоор яг тэмцээн болж барилдах юм бол эсрэг байр суурьтай гэдэг. Мэдээж одоо гадаад талбайд гараад эсвэл одоо засан дээр одоо ногоо зүлгэн дээр эсвэл одоо мэрэгжлийн заалан очиод бэлтгэл хийхийг бол ойлгоно. Яг манай бүхэн өргөний шалчаас өөрөө гараад барилдаад унахад бас хатуу шал шүү дээ. Тэгээ тэр хатуу шалан дээр ингээд 10-аас доошны яс үеийн бэхжээгүй хүүхдүүд бол барилдахад бол арай жоохон тохиромжгүй юм болов уу гэж харагддаг. Тэгээд яг нэгдсэн зохион байгуулалтаар яг хийхийг бол харахаар бол гоё юм байл. Тэгээд одоо танаа хүүж гисэн барилдлаа мэдээж эцэгхийн хувьд бол сайхан дурсамж үлдэхэл тийм гоё өдрөлгөл юм байл л дээ. Яг илүү насаар нь жоохон боловсронгуй болгоод одоо илүү зөөлөн дэвжэн дээр ч юм уу нэг тийм байдлаар нэг зохицуулж зохион байгуулах зүгээр. Тэр уйлж байгаа хүүхдүүдийг харахаар нэг талаасаа хайр хүрээд байгаа ч гэсэн нөгөө талаасаа бас ингээд дахиад барилцахгүй болчвол яах вэ гээл. Жус Монгол бүхэн ирээдүйн явж байгаа болохоор нэг тийм харамлах гад идэл юм билээ. Өдөрлөг гэдэг үг ч бас нэрэн гоё л байна л да. Тийм ээ. Эцэг эхчүүдийн нийлсэн тийм том гадаадын улсуудын байдаг шүү дээ. Тийм ээ. Япон, Америкчүүдийн хийдэг нэг тийм том талбай дээр янз янзын хийдэг л дээ. Тийм ээ. Спорт арга хэмжээ. Бүр сайхан гадаа гоё л хийчмээр л юм билээ. Тийм бас. Угаасаа үсэг бол яг эцэгхэн цуг барилдаад яг ирээл хувцсанаар нь барьж байгаа яг л өдөрлөг болж байгаа юм л. Ердөө юм ч дорол өчтөр чинь өргөн дээр нөгөө Монгол гутал малгай зодог зарж бэлнээрс дэргэд байж тийм. Тэгээд энэ өмсгөл хүүхдүүд нь очиод аваад тэгээд энэ дээр барилдаад байсан шүү. Мэдээж хашаагийн хэлдгээр бол бас үнэн ч дээ үнний ортой. Гэтэ яг бэлтгэл гэмтлийг л тооцох юм бол ер нь бага насны хүүхдүүдэд ийм барилдаан болох илүү сонирхолтой юм шиг л санагдсан. 6 сарын 1-нд ялангуяа сая манай хүүхд жил анх удаа барилдахад маш их тийм ихтгэл урмыг зоргийг тэр барилдаан жишээл авж байгаа.
Тэгээ ихний байлдаанд тэр гэсэн нилээл хүчтэй өсөлтөгчтэй үзсэн Бадарч Хажийн хүүтэй таарч барилдсан бэл өглөө оож ирэхдээ яг асуу бас их сонирхолтой бэлгшээ гэдэг байгаа шүү дээ. Тэр байлдааныг. Тэгээд бас нилээн шуугаан тарж барилд давсан. Тэгээд 3-5 дээрээс өвдөг шороодаад. Гэхдээ ер нь хүүхдүүдийн хувьд бол ер нь бас одооноос 5-6 наснаас хичээлүүлээд эцсийнхэн ч гэсэн оролцоо их идэвхтэй харагдав. 9 цагт гэтэл өргөө дүүрсэн бүгдээрээ хүүхдүүдэд бэлдээд байж ингээхээр ямар их оролцоотой идэвхтэй яг үндэсний бүгдээс анхаарч өгнө гэдэг зүйлэл өчигдрийн байлдаанаас ажиглагдсан шүү. Одоо үндэсний хөр сайн барилдж байгаа улсууд ч нэг хойно 15-6 татаа бэлтгэл хийсэн хүн ерөн цөөхөн баха. Ер нь бүгдээрээ л яг одоо ид байгаа. Ер нь дараагийн жилүүдэд дараагийн 10 жил сайн барилдах бөхчүүд бол бүгд л нэг 7-8 наснаас айл эзэн бүхийнхэн бэлтгэлийг хийгээд эхэлсэн хүмүүс л ирээдүйд сайн барилдах байх. Хоёр тэгэхэд бол нөө юу юм да. Одоо нөө бүхийг яаж үзэхтэй болгох уу, сургуулийн хүүхдүүдийг бүхийг үзүүлдэг бай энэ гэж нь одоо насаагийн нэг барилдаанд ороод үзсэн хүний ойлголт. Огт тэр бөхөргөнд орж үзээгүй хоёрын ойлголт чи газар тэнгэр шиг өөрөлдөл явчих тийм ээ. Чи нөгөөс зодог өмсөд үзсэн хүний бүхийг хайрлах сэтгэл ямар байх вэ те. Тэр утгаараа бол бас сайхан л юм л да. Орон нутгаач гэсэн ирсэн 7-8 наснд тэр даваач начны хүүтэй барилдсан хүү Баян онгороос анх инх эрдэн гэдэг. Ариун эрдэн гэдэг хүүгээс ирж барилдсан байсан. Тэгэхээр бас ач холбогдол өгж одоо сургуулийнхын 4-5 хүүхэд бас цуг ирсэн гэдэг тэгж байсан. Багш нарын дагуулад буцаад бас энэ Монгол бүхий спорт нь 10 жилийн сургуульд од болоосоо гэж 10 жилийн одоо парк сургуулийн партн сууж явах чи ойлгомжтой. Тэгэл сакс тоглолдог, гар бөмбөг тоглолдог залуучууд арай жахан өндрөөр үнэлэгдэг. Олимпиад явдаг хүүхдүүд тэр нь адилхан л үнэлэгдэг. А бүх барилдаг гэх юм бол энэ нөхөр хичээлдээ суудаг үгүй л нэг тийм нэг муухай хандлага бас нэг байгаад идэг ш. Тэр ер нь ялгамжтай адилхан спорт юм чи яг л одоо 10 жилийн ширээн дотор ч гэсэн дараагийн бас бүхий одуудыг яг ингээд сууж байгаа л гарч ирээ төрөөсөө л гэж бас хүлээдэг ш. Тэгээд нэг сакстайгаа адилхан хэмжээнд бас 10 жилээс эхэлж үнэлэгдмээр байна. Тэгээд яг насны туршидын хувьд бол мэдээж одоо бүх бол илүү үнэлэл хүлээж байгаа ш. Тэгээд 10 жилийн партанд бол манай энэ ингээд тугархаж ихтэй энэс гоё барилддаг хүүхдгээл бас нэгнийгээ өхөрдөд ярьж ивэл тэр л бас нэг Монгол бүхий хөгжил болж л явах байх. Ингээд энэ маань барилдж байгаа чихээ угалсан ямар гоё вэ гэж хүүхдүүд ярьж ивэл энэ нэг чихээ угалсан юм гэж ярих тэр хоёр жоорондоо бас ялгаатай ш. Сургуулийн нэр ч гэсэн тийм Ариуст гээгээ сургуулийн бүх Мөнхбаатар гэж давхачрав. Тэгэхээр тийм сургуулиудыг би анх удаа сонсч байгаа мөртлөө нөгөө Мөнхбаатарын сургуулиудаа дараагийн удаа сонслоо тийм. Чи бас нөгөө том бөхчүүдийн харьяал шиг сонсогдчих тийм. Нөгөө Мөнхбаатар гэдэг даваачрын хүүгийн нөгөө сургууль шүү дээ гэсэн үг. Бас давхар маркетинг ч хийж бас болох. Тийм. Гэтэ сая таних дээр ярихад Мөнхбаатарын талаар та бас ер нь юу гэж бодож бас л одоо багасаа их одоо болсон тий. Өөрөө ер нь бол хизээ язааны бүх болсон. Өөрөө их тийм бие их зүг авч явдаг хүүхдэлээ барилдахтаа ч гэсэн одоо барилдчаад нэг хүүхч нэг өнгөж мөнгөрөөл дивж аваад гүйдэг тий. Хизээ язааны л нэг дахин мах их эвтэйхэн аваад том намчлал ам хилэн ч гэсэн хөвлөөхөн яриа мараа хөвгтэй би өөрөө бүдүүн хөвгтэй байлдаа сурцсан туранхаа хөвгтэй байлдахлаар шагаа шиг жижигхэн байдаг цочдөг мачдаг гэдэг. Тэр ген л байх л да. Аав нь өөрөө их тийм 18 тал би анх танилцж ярьж байхад ер нь тийм дог яриа өөрөө тогтчихсон тийм л хөвгт байсан. Өсвөрт одоо яг уржилын 16 17 18 он улсын аврууд төдөө оны улсын авраг тэнд болоо тэр ихний хоёр нь тэгж орж байсан. Дараагийн нас нь тэр тэгж орж байсан гэдгийг яг цээжээрээ хэлдэг тийм одоо хүүхдэл байсан. Тэгээд тэр ген бас явж удамшчил байна. Тий. Тэгээс сайхан 16 17 нас хүртлээ явна. 16-аас 20 нас хүртэлх нэг 4 жил нэг баргийн айлын хүүхдийг сайхан тэрэмдээд бүх болох уу болохгүй юу гэдгийг сайхан бүх сайн мэддэг үзэгч байх уу эсвэл сайхан барилддаг бүх байгаа үгүй юу гэдэг чинь. Тэгэл тэрэмдэл гаргаад явуулчих юм чи. Тэгээ илүү олон хүмүүст оролцож ярийн дундаас жинхэнэ сайн. Цөөхөн хүүхдүүд энэ спортоор хичээлээд байх юм бол ингээл ирээдүйд шалгарал өөрөлдөж багасх нь одоо хүн үзхэн хүртэл багасх нь ойлгомжтой юм чинь. Олон хүн хичээлээд авцсмаа л ойлгомжтой тэгэл улам хүчтэй болно. Тэгээд нэг гүндүгөө яран дээр зөрөгт начаа орсон нэвтрүүлэг дээр хүүхдийн секцэнд голцоо ээж нар өвөөнөр хүүхдэд дагуулж ирдгээгээ тэр өсвөрийн барилдааны бас ер нь тэр сошиал орчинд бичлэгнүүдийг харахаар ер нь голцоо ээж эмээнэр тэг ганц нэгхэн аав өвөөнөр л дагуулж явдаг. Ээж эмээнэр голцоо хүүхдэд авч явд юм байна да гэж бодсон шүү дээ. Тэр яг л зөрөгт начингийн яриа бол бүр яг л харагдчихлээ. Хаана хүүхд барихрын тэнд л ээж нь л хүүхдэд дарагтаал. Тий. Тэр олон хичээлнэ гэдэг бол яг үний юм шиг байна. Адяа унаа чинь нөгөө Дагестанд лав гэрлэг авч бэлтгэл сургуульд хийлгэснээр ярьж байхад нөгөө том заалууд тэгтэл ер нь хэдэн зугаараа хүүхдүүд бэлтгэл хийгээл тэгэл нас нэг 20 хүрээд ирэхэд маш гоё техниктэй залуучууд олон болоод ирд юм байна. Тэр дундаасаа дахиад шалгараад ингэ явахар чинь тэндээс дэлхийн бөхчүүд төрөлгүй байх гэж. Тэрэн шиг одоо нэр үндэсний хөр олон хүүхд хичээлэгдсэн бол
Тэгээ шалгараагүй байлаа гэхэд ядаж гоё боловсралтай үзэгч болоод энэ спортыг бас яг гоё ойлгож үзэх хүмүүс болчиход зүгээр яг тэр нь гоё давлаа гэдээ бас бархирхаас гадна өөрөө нэг хичээлээд үзсэн хүмүүс амжилт гараагүй ч гэсэн сар хичээлээд үзсэн хүн бол бас давуу чанараасаа гадна спортоо зөрүүд ойлгох юм нь бас гоё болчихно л доо. Мэдээж спортоос авах давуу тал бол олонтой шүү дээ. Одоо ачаал даах чадвар одоо төвчээр ингээл хат гээл бүх юм байгаа. Тэрнээсээ гадна бүхий спортыг энгийн зүгээр ингээд одоо би Орхон баярын фэн штэ гэд хүнтэй яриа сууж байгаагаас илүү яагаад Орхон баяр сайн барилддаг вэ гэдгийг мэдвэл бас илүү тийм боловсралтай үзэгч болчих боломж хүртэл гараад харагдаад байгаа юм л да. За ингээд өнөөдрийн дугаар энэ хүрээд өндөрлөж байна. Ингээд өнөөдрийн дугаарыг бас базаад нэг хэлвэл та ямар хөө дугаар болж бас өнгөрвөө. За яг одоо 7 хоногийн 3 өдөр бол Монголын бүхэл төвчний барилдааны агуулгыг харах шиг боллоо шүү дээ. Том цолтой Орхон баяраас ахгуулаад 5-6 насны хүүхэд хүртэлх гэж хэлж ойлгомжтой байна тийм. Тэр бүх агуулгыг харсан тийм өдрүүд байлаа. За эх 7 хоног бол их сайхан. Одоо баг бүтэн жил хүлээсэн гэдэг хайшаа зүг. Тэгтэл энэ цаг үеийн одоо аймгийн цолтой гэж яригдж байгаа. Энэ орж ирэх хүн дотор бол одоо нэг тийм энэ нэг жаахан сулхан юм да гэхэн орж ирэхгүй юм барилтаа шүү дээ. Сумын зам нь одоо жагсчихсан сайн 60 сумын зам ороод ирнэ. 60 дахин орохгүй гэхэд 61 дахин ороод ирэхээр ийм мундаг барилтаа. Аймгийн арслангууд гэхэд одоо нэг чансаа байхгүй хүн тийм ээ. Бүр магадгүй явандаа манай үндэсний хоёр надамч бас ийм хөлбөр рүү шахагдах бас магадaltaй байхгүй. Зөвхөн чансаагаар ингээд 512 хүн оруулна гэдэг юм бол нөгөө янз янзын ярьдаг одоо бидний төвөг болдог асуудлууд бас зарим нь байхгүй бол магадaltaй шүү дээ. Ер нь бас ярьдаг хүмүүс бас байдаг. Тэгэхээр бүх зэргийн баяр наадам яг л тийм зүйлийг эхлэлч юм уу те. Тэгээд чансаа хондор ийм мундаг хүмүүс барилдана. Энэ барилдаанд бол сулхан таараахан гэж хэлэх хүн байхгүй. Ийм барилдаа болно шүү. Энийг бас бүгдээрээ гоё үзээрэй. Хараарай. Өнгөрсөн жил одоо жишээ нь Мөнхбаатар төрүүлээд Баасан жиг үзүүлнэ гэдэг чинь энэ цаг үе одоо хамгийн хоёр мундаг арслан дөлдөж байна гэсэн үг шүү дээ. Хамгийн формтой бэлтгэлтэй байгаа. Нөгөө талаас яг цолтон төрөхгүй байвал бас нэг шин цолтон төрчихөөсэй гэж бас ингэдэг хүмүүс байдаг ч гэсэн ер нь тэгээд аргагүй тэр барилдаанд ч одоо үнд гүцэгдсэн шодрог болж байгаа учраас хоёр аймаг арслан үлдчихсэн шүү гэдгийг бас ойлгохороо тийм ээ. Тэгээд бүтэн сайнд бол Дэмүүл арслангийн барилдаа улс аймгийн цолтны хаалтын барилдаа гэж болж байгаа юм байна. Энэ олон жил хийсэн барилдаан дөө 20 жил хийчихсэн юм барилдаа. За хашаад хэлэх зүйл байна уу? Тэгээд одоо юу гэнэ хэлэхдээ сайхан барилдаанд бол эх 7 хоногт бол харин жинхэнэ одоо 2026 оны анхны цол олгох барилдаа инхүү эхэлж байна. Тэгээд одоо энэ ер нь зуны сар 6 шиг гэдэг шиг наадмынх нь өдрүүд ер нь хаяанд ирсэн гэдгийг л бидний мэдрүүлэх эхний барилдаанууд болж байна. Наадмын сорлогч гэсэн ер нь наадмаар бас яг сайн байгаа улсууд ирж барилддаггүйгээс бусдаар их сайхан л барилдаан болдгоо шүү дээ. Хэглээ санагдаад байдаг. Тэгээд энэ өдрүүдийн барилдаанаар бидэнтэй зөв угаарай л гэж хэлээ да. За баярлалаа. Ингээд өнөөдрийн дугаарт үндэсний бүх тайлбарлагч Наранбаатар, за энэ телевизийн хөтлөгч Хаширдан, сэтгүүлч Насанбаатар бид өнгөрсөн 7 хоногт болсон барилдаануудыг үзэж та бүхэнд тоомлон хүргэлээ. Ингээд энэ телевизийн студиэс үзэж та бүхэнд бүхэн өрөөний 48 дахь дугаар та бүхэнд шууд дамжуулан хүргэлээ. Эх 7 хоногт уулзцаая. Нэвтрүүлгийн ерөнхий ивент төлөөгч. Оргилуун брэнд, оргилуун амьдрий. Хамтдаа бүтээй Рио Тинто. Таны санхүүгийн нөмөр. Ирээдүйг технологиор холбоно. Mobicom. Шунхлай компани хүчирхэг Монголын хөгжлийн гурт. Хүний амьдралын бүх хэм жижигээс эхэлдэг. Анх би амьдралынхаа төлөө ганцаараа зүтгэж байсан хүн. Тэгсэн чинь одоо зориг нэгтэй, найз нөхөдтэй болж улам олуулаа болоод бүгдээрээ л хөгжөөд. Хүн ер нь эрүүл байх, сурах, хөгжих, боловсрох орчин нөхцөлд байх юм бол зогсолтгүй урагшилж амьдрал цэцгэлээд хийрдэм байлээ. Манай хамбогдсон яг л тэр замаар хөгжиж байна. Supreme аккумулятор. Уг найрамдах Солонгос улсын номер 1 аккумулятор үйлдвэрлэгч
Сибан Global Battery компани шилдэг бүтээгдэхүүн Supreme аккумулятор. Автомашин үйлдвэрлэгчдийн шаардлагыг бүрэн хангасан Монгол орны эрсдэс цаг агаарт ашиглах төхөөрөмжтэй. Бүгд асаах чадвар өндөр. Эдгээр удаан эдийн засгийн хэмнэлттэй бүтээгдэхүүн. Монгол орн даяар шунхлаг компани бүх салбараар нийлүүлж байна. Дуусшгүй эрч хүч Supreme аккумулятор. Өнөөдөр ирсэн жаргалтантай шар төмс шүү. Гой төмс аваад. Төмөр нөөлөг сэтгэлээ сургана. Таны санхүүгийн нөмөр. Үргэлж өөдөө Апу компани. Бид хөгжлийг эрхэмлэж чадварлаг ажилтнууд хүн ба байгаль дээлтэй дэвшилт технологи тулгуурлан удирдлагын нэгдмэл тогтолцоог байнга сайжруулах замаар хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйг хангаж нийтийн эрх ашигыг дээдлэн ажиллана. Шунхлаг компани. Гар утсыг Монпейн хамгийн уян хатан лизингийн нөхцлөөр авах боломжтой боллоо. Монпей. Нэвтрүүлгийн ерөнхий ивент төлөөгч. Хамтдаа бүтээ Rio Tinto. Таны санхүүгийн нөмөр. Нэвтрүүлгийн хамтран ажиллагч. Тус тусалгооны материалын дэлхийн алдарт брэнд Petronas. Өвдөөсөн өрөмтдөг сүү их нүүдэл. Урхийн үйлчлэгээний шинэ эхлэл Mobi Home.